Чинзон нэрээ ингэсэн шүү гэд нэг тийм хөөрхөн юм ингээд чам таалагдах юм үлдээчмээр байгаа. Чи яг жигнэс яриад байгаа. Үгүй. За, эргэн уулзтаа таатай байна. Hot Dog Season 3 шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийн зочин маань за сүүлийн үед бас нилийн тий подкастт ордог. Аюу гой нээлттэй ярьдаг тий чи чаа том баздаг. Аюу гой тийм идэвхтэй тийм зочин маань бол оролцож байна. Тэгээ та бүхэн бол ичнээ таньдаг болсон бах. Missile Gold. Хай. За, нэрийг хин гэдэг үлээ. Бадамлын хоо. Бадамлын ухаа. Өөр бас нэг нэртэй тий. Лайла. Гурван нэртэйг орж байгаа байхгүй бүр. Яг хин гэжтэл ер нь бол хүмүүстэй найзуудтай яг аль нэрээр ярьцдаг вэ? Бадма. Бадма. За хамгийн ихнийх одоо саяных дээр шууд дөрвөлөд асуухт бол яагаад Missile Gold гэж. Зүгээр яг миний нэр ахгүй юу? Нүуник Лайла гэдэг штэ. Тэгээ тэнгүүд аваг болохоор алтан байхгүй юу? Тэгвэл Miss Laila Gold гэсэн үг байхгүй. Тэгээ зүгээр нэрээ нөгөө англиар нь бичсэн гэх юм уу? За тэгээд одоо мэдээж ойлгомжтой. Hot Dog маань бол мэдээж Pizza Hut-ийн бүтээгдэхүүнүүдтэй явдаг байгаа. Ер нь пицца хэр иддэг вэ? Гэтэ Pizza Hut-ийн яг зарим дуртай бүтээгдэхүүнүүд ч юм уу тийм зүйл. Би бол пицца авах юм бол зөвхөн яг pepperoni-тай пицца авдаг. Pepperoni дээр тэгтээ аннаас тавьж идвэл бас гоё байдаг. За. Өөр дуртай бүтээгдэхүүн байдаг уу? Pizza Hut-ийн nugget надад хамгийн гоё санагддаг. Яг би Pizza Hut захиалвал заавал nugget-ыг нь авч захиалдаг. Окей, болж шүү дээ. Би бол тийм тоортод байсан шүү дээ айгуу дуртай. Энэ үү? Тий. За, Pizza Hut-ийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэн одоо вебсайт буюу Pizza Hut-ыг имэйл сайтаасаа онлайн захиалгаар зохиолаад тэгээ яаралтайг гэртээ хүлээн авах боломжтой байгаа шүү. За, нэрний хувьд бол тийм юм байна, тийм ээ? Үгүй би бас яг боддог байсан юм аа. Ер нь бол өөрийн чинь бол яг хамгийн анх мэдээж Instagram-аар яг ингэж харж байгаа шүү дээ. Missile Gold. Амар сүртэй юу? Тий, яг Miss гэдгээс эхлээл та Gold тэгэл за ер нь бол яг хараад яг нэрэндээ байж болохоо зүрхөө ах байдаг. Тэгэж бол харж исэн. Miss гэдэг тэгдэг нөгөө нэг амар Miss Universe, Miss Mongolia гэдэг чинь ерөөсөө тийм биш л байна. Зүгээр нөгөө Mr. Miss гэдэгтэй адилхан тийм. Хүмүүс амар өөрийгөө Miss гэдэргээд эсвэл Miss болж исэн юм уу гэж бодоод идэв юм шиг үлээ. Гэтэ үгүй би хитрхи намхаа гэдэг жижигхэн. Тэг. Тайлбарын хувьд бол тэгвэл тийм байсан байх шүү. Окей. За тэгвэл анх одоо л яг би ч харахтаа ингээд хідэнэ ингээд өөртөө өөрийн гэсэн одоо ингээд даахчтай тий. Одоо чамаас ингээд инспирэшн авч байгаа хүүхдүүд байна, үеийн залуус байна. Тэг хідэнэ ингээд бас инфлюенс хийдэг хүн гэж боддیں۔ Тэг анх яг хизэнээс яг тэгэж хүн танигдаж ихсэн бэ. Ер нь бол яг аль төрлийн контентээр ингээд анхныхаа суурийг тавьсан байна. Би яг Монголд чинь би 18 онд ирсэн баха. 18 онд ирчээд тэгээ шууд би кинонд тоглож байсан. Нөө би жүжигчнэр Канадад төгссөн. Тэгээ тэнгүүтлээ Монголд ирчээд шууд кинонд тогломоор санагдчихсэн. Тэгээд огтлолцол гээд анхаахын кинонд тоглолцсон. Танаа Тэнгис Эргэн продюсер тэгээд анхаахын кинонд зүгээр нөгөө туслах дүрээр нь жоохон муу талын дүрд нь орж исэн. Тэгээд бас унанаад клипэнд орсон. Гэхдээ яг унанаас намайг нэг амар хүмүүс таньдаггүй юм. Би л анх унанаас мэдчихсэн шүү дээ. Тийм. Намайг ер нь их хүмүүс нөгөө нэг юунаас мэдчихсэн баха нөгөө огтлцлын red carpet болж байсан ахгүй яг нээлтийн үйл ажиллагаа нь болоод тэгээд тэгжсэн чинь нөгөө нэг хэдийн бэ гэд нэвтрүүлгээд шүү дээ. Яг тэрэнд анх ороод жоохон монголчуудтай ядагдчихсан. Тэгэл тэндээс хойш ерөнхийдөө бол яг өөрөө идэвхжүүлэлтээ бол хийгээл явж гисэн гэсэн үг. Яг тэрэнд ороход бол яг намайг хүмүүс Missile Gold гэж мдээгүй. Тэрний дараа нөгөө нэг учрал ахын тэр Urban Talk лөө тэрний нэг хамгийн анхны эмэгтэй үйлбэр ингээд Amazon Talk болж байсан гоё. Яг тэрэн дээр миний Instagram-ыг тавьж исэн. Тэгээд нөгөө хүмүүс ч нөгөө муу хэрэг дуртай. Тэгээд тэнгүүтлээ тэр нөгөө хэдийн бэ Zara гэдэг охин чинь дурсан юм байна гэд. Тэгээд тэрийг амар үзчихсэн. Тэгээд тэрнээс нь миний Instagram нэм итгэл өдрөөс өдөрт ингээд өсөөлсөн дагч нар. Тэгэл тэгснэ
хүмүүс гинт намайг Монголоос зайл гэж хэлсэн л ой ямар хөрхин ингээл хэлсэн тийм. Тэгэл Гэтэ уусаа юу л та чинийх нэг тийм содон л доо ялч одоо IC юм бол Missile Gold гэх шууд толгоонд үлдэхэр байгаа байхгүй. тэгж гэнэ үү? Анх бол тэгж л үлдэжсэн. Тэгээд тэр бодлол Одоо их хүмүүс яг Miss Gold гэд хаяа манай найзууд намайг ч гэсэн ингээд жоохон явуулах та. Miss Gold яасан гэдэг. Тэгээд тийм. Окей. За мэрэгжлийн хувьд бол тэгвэл жүжигчин гэж шүү дээ. Тийм. Хаана сургууль төгсөжсэн бэ? Хаана мэрэгчлээ эзэмшижсэн бэ? Канадад. Канадад жүжигчнэр тэгээ бизнес менежментээр сурсан. Хоссон гэсэн үг. Хослоогүй нөө жүжигчний хаан сургууль яг нөгөө жүжигчний мэрэгчлэр тэр нь болохоор яг одоо tech school болохоор тийм олон жилийнх биш. Тэгээд тэнгуүлээ яг тэрийг дуусчихвал гоё нь яг тэр жил нэг pathway гэж шууд нөгөө мэрэгчлээ хаа одоо оноонуудыг кредитүүдийг шууд шилжүүлээд тэг бизнесээр сурч болдог тийм байсан. Тэгээ шууд шилжүүлчихгүй юу? Тэг нийтдээ хэдэн жил сурсан гэсэн үг? 4. Одоо тэгэхээр чи юу нэ? Наа чи яг тэгвэл чиний яг одоо хийж байгаа энэ ажил гэж хэлэх байх л та. Одоо нөгөө нэг ингээл маркетинг тал та тий бизнес тал та. Тэнгүүтлээ бас хажуугаар нь ингээд жүжигчин гэвэл бас тийм. Яг би нөгөө хэрвээ жүжигчин болох юм бол бас бизнесээр сурч юм бол өөрийгөө менеж хийх юм уу тий жоохон тим талаа ойлгоод авчвал бас зүгээр л гэж бодож байсан. болох юм бол жүжигчин юм шүү. Үгүй одоо тэгээд амар олон жил кинонд тоглосон. Хоёлаа энэ талаар ярьж байсан. Амар олон жил кинонд тоглоагүй тэгээд ер нь бол кинонд ормоор л байгаа. Тийм гэхдээ яг бас гоё кинонд л орчмоор байгаа. Киноны саналууд яг хав тэгээд ирж байгаанууд нь бол аль болох ингэ жоохон сэтгэл төрөхгүй байна. Үгүй яг нөгөө нэг чим мэдэх байлгүй да ингэ саналууд ирэхдээ амар тулгаж ирдэ штэ. Тэгээд тэр нь яг нэг амар зүр Монголд угаасаа л тийм байдэ штэ. Яг кинонууд нөгөө нэг бүх үйл ажиллагаа нь ингээл болж бүтчихэтэл яг ингээл за одоо яг ингээл эхлэе гээл тэнгууд яг санал ирэх юм бол яг 7 хоногийн дараа эхлэх ч юм уу эсвэл 10 хоногийн дараа эхлэх ч юм уу. Тэгээд яг миний нөгөө нэг өмнө киноноос тоглоо анзаарч ирсэн юм. Би нөгөө анх эрэхтэй жоохон ялгтайсэн шүү дээ. Тэгээд яг нөгөө англиар яг жүжиглээс сурангуут ингээд Монгол бас арай өөр юм хэлээ. Монгол жүжиглэлт тийм гадаадын жүжиглэлт хоёр тэгээд тэр хоёроо ингээд уусгах гэж жоохон надад жоохон хэцүүсэн. Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо кино тоглож байхад би өгнүүдээ ингээд хэлж чаддгүйсэн. Одоо ингээд менежмент гэхийг би ингээд менежмент ч юм уу нэг амар сонь хэлээд байсан. Тэгээ одоо монгол хэл аялгаараа гайгүй болсон. Тэгээд тэнгууд нөгөө нэг бас миний анзаарсан юм нөгөө дараа нь би нэлээдэн жилийн дараа нэг кино үзэхгүй юу. Тэгээд тэгсэн чи би ингээ яг яаж жүжиглээд байгаа юм бэ гэж дод нөгөө нэг ерөөсөө зохиолынхаа бүр яг хүнд юу одоо ямар утгаар дотроо одоо дүр маань юу бодож тэр үгийг гаргаж ийн гэдгээ ерөөсөө мэдрэхгүйгээр жүжиглсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор зохиолоор ингэж удаан ажиллаж ерөөсөө ингэж дүрээ өөртөө ингэж бүтээгээгүйгээс болсон. Тэгээд тэнгууд одоо болохоор миний ганц өөртөө тавьж байгаа шаардлага маань болохоор би ингэж зохиол дээрээ ядаж те хэдэн 1 сар ч юм уу 2 сар би ажилламаар байгаа байхгүй юу. Тэгжээч дүрээ илүү гоё гаргаж ирэхгүй бол тэгэл дараа нь дэлгэцнээр хин харагдах вэ гэвэл би л харагдаж штэ. Гэхдээ яг кино одоо бүтээлийн арт юу болж байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ яг Монголд тэгээд тийм ч гэсэн ингээд сайн ажиллаж сайн чадж байгаа ингээд жүжигчид зөндөө байгаа. Гэхдээ би нөгөө маш олон жил завсарлаа авсан болохоор надад ялцчихгүй жоох юм камбэк хийх юм бол илүү сайн болж би гарч ирмээр байна. Тийм энэ дээр бол яг адилхан бодолтой байна. Одоо яг бүгдийн ч бол гэж хэлээгүй. Гэтэ ер нь дийлэнх киноны саналууд болохоор хизээний зохиол нь ингээд бичигдсэн. Тэгээд ингээд жүжигчтэй хайж идэх те. Тэгэл яг нөгөө нэг за зохиол нь юм байгаа шүү гэл дүр тулгах ч юм уу. Нэг тиймэрхүү үйл явдлууд бол явагддаг. Одоо гэхдээ яг Монголд яг амжилттай явж байгаа кинонуудыг харахаар ихэвчлэн ингээд жүжигчт нь бас ямар нэгэн байдлаар ингээд нөө зохиолтойгоо ингээд ханд суугаа ярилцдаг ч юм уу. За энэ дээр нь ингүүл яаж ингэ санаа бодлоо хуваалцдаг. Тэгээд зохиолын ерөнхийдөө хамт гараас гаргаж байгаа тэр бүтээлүүд бас жүжиглэхэд хүртэл нөгөө үнд нь бас юу шүү дээ. Санал бодлоо хуваалцсан нэмэрсэн юм шиг мэдээж арай илүү жүжиглэхэд хүртэл амар илүү тийм амьдралтай харагдана гэх юм уу. Тэг ирж байгаа за киноны саналуудын хувьд тэгвэл тийм юм байна. Одоо тэгвэл яг ямар хуу төрөл жанрын кинонд тогломоор байна. Яг сонирхож байгаа. Нэг нь бол би маш гоё хайрын кино тогломоор байгаа. Тэг бүр ингээд хүмүүсний дотроос ингээд гжигсэн тийм мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Тийм тэгээд нэг нь болохоор би нэг акшн төрлийн кино тогломоор байгаа. Яг бол би ингээд
Уг нь бол спортт амар сайн байхгүй юу. Тэгээ амар сайн ингээд жижигэн ч гэсэн ингээд зодомодон буурал сурчих юм бол би амар сайн сурна гэж өөрөө мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ хаа тэр чинь мэдээж ингээд жүжиглэл юм чинь тэгээд тэрийг ч гэсэн амар сайн гаргаж чадна гэж бодож нэг тийм амар зөвүүн эмхтөний дүрээд дээ штэ бүр ингээд нөө нэг Squid Game дээр нэг юм тайрал бүстэй охин мох ингээд нэг юм зөвүүн хитрхи бүр тийм амар акшн төрөлтөө ингээд зодлол цогцол амар мэрэгжлийн түвшин биш. Гэтэ бас юм амар зөвүүн гэж юу? Одоо тэр Squid Game явах яг тийм штэ. тийм Нэг хүн амтай ингээд авруулж маарчдаг ч юм уу. Үгүй болж юм. эсвэл нэг зөвүүн зан гаргачих юм бол зөвүүн зан гаргачмаар ч юм шиг нэг тийм. Чи болохоор ямар? Би ч одоо киноноос баг. Чи одоо ормооргүй санагдаад байгаа юм. Үгүй яг би нэг саяхан зөөр нэг юм нэг дотор одоо нэг үйл явц болж байгаа шүү дээ киноны зураг авалтын. Тэгээ тэнд нэг хальт байж үтсэн л те зөөр нэг син дээр л байсан. Тэгээ тэр бол гэхдээ амар хэцүү санагдсан байхгүй надаа. Надаа нэг жүжиглэхэд амар хэцүү. Би юусэн нэг хоёрхан л үг хэлж байгаа. Хөөе хайраа гэв. Тийм үг хэлж чадахгүй шүү дээ бүр амар хэцүү. Тэгэл хөөе хайраа гэд хэлэнгүүд дотроосоо яг гарахгүй ингээл найруулагч нь тэгэл дахиад хэлнээс ингээл. Тэгээ над дээр л хөөе хайраа гэж хэлж чадахгүй. Надад бол эхний ээлжинд бол ямар нэгэн байдлаар ингэ жоохон юу хэрэгтэй юм бэ гэж бодсон. Сургалт ч юм уу. Тэгжиж яг ингээ кинонд руу юу н орё даа гэж болж байна. Гэтэ мэдгүй гэвгийн тал нэг сериал дээр ч юм уу гараад ирэх ч юм билүү. Тийм бол бодолтой байна. За өмнө ерөн тэгвэл нийтдээ хэдэн кино толсон? Нэг л кинонд уу? Нэг 3 юм уу 4 нэг трафта. Яг би ягаад тийм тодорхой биш вэ гэдээ тахлаар нэгийн нөгөө контент маягийн нөгөө IPTV дээр цацагдана гэжсэн чинь жоохон бүрэн хэмжээний кино болтоохгүй юу. Тэрийг би одоо кино гэх үү? Эсвэл контент гэх үү? Сайн мэдэхгүй байна. Тэгэхээр 3 4 нэг трафта. Нэг олон юмд бол ороогүй. Хамгийн одоо чамд тэр киног бүтээлч хат дурсамжтайсэн огтлолцуулуу эсвэл өөр бүтээл байдаг уу? Тийм огтлолцол надад айгүй тийм тэр үедээ гарч исэн шинэлэг кинонуудын нэг юм шиг санагдчихсэн. Тэг анхаагчсан маш ингэж сэтгэлээ зориулж хийсэн кино. Тэр чинь би буруу санаад байна уу? Канис сэтрийн тоглолт юм билүү? Биш. Жаа Melody of Love. Тийм тэр болохоор илүү нэг хайрын маягийн трик хайрын контент гэж байна. Тэгээд бүр хэмжээнийх жоохон болцсон. Тэгээд анхаахын огтлцол болохоор нөгөө 4 төрлийн өөр ангиуд гардаг байхгүй юу? Дотроо яг ингэж нийлцэн. Тэгээд тэнд маш гой хүмүүс орж исэн. Тэгээд киноч гэсэн амар гоё хичээж хийжсэн. Тэрнээсээ ч гэсэн кино дотроос би бас амар гоё найзуудтай болж исэн. Тэгээд одоо хүртэл тэр найзууд манаас байгаа. Тэгээд тийм Монгол төрчтэй би Монгол киносон дээр юу хийдэм бэ шүү гэж яг бодож исэн тэр үедээ. Тэр бодол өөрчлөгдсөн үү? Яг өөрчлөгдсөн юм байна. Кино хоолгоо ингэж явдггүй байна гэж мэдэж явсан гэдэг шиг. Анхаа хавс мондог юм л дээ. Ах мондог. Ахтан би хайртай. Намаа гаргаж ирсэн. Намаа гаргаж. Үнэ. За. Өглөө ингэж эхэллээ. Ер нь өглөө ирж сэрч чаддаг уу? Би өглөө болгон хүүхдээ өргөж өдөр сургуулна. Сэрнэ. Тэр чинь гэтээ яг нэг юм ажил мэргэжлийн онцлогоор гэх юм уу? Эсвэл уусаа албан шаардлагаар л гэж байна шүү дээ. Гэтээ ер нь бол би ихтэй өглөөний хүн бол биш. Би шөнийн хүн. Гэтээ бүх нэг тийм креатив хүмүүс жоохон шөнийн хүмүүс талтай юм шүү. Тийм л хата. Ер нь тийм л байдаг шүү. Одоо миний найз нөхдүүд ч юм яг юм креатив талдаа ийм ертөнцид орсон хүмүүс бүгдээр яг шөн тархин ажилладаг. Тэгээд би анхандаа тэрэндээ жоохон дургүй байдагсан. Тэгээд сүүл рүүгээ барыг тэг хүлэн зөвшөөрч ин дөө. Аз тэг яах вэ гэл. Бас нэг бүгд яг нэг юм хэвэн цутгцсан юм шиг байна ч одоо юу ах вэ? Яг би физиолог гэрүүл мэндийн талаас болохоор ууг нь эрт унтаад ирсэн чи сайн л гэд ээдийн. Харин тийм. Тэгээд би ууг нь бол нөгөө нэх гой 5-аас өглөөс ирчээл те. Йог өдрөө хийжээл нэг сайхан ингээл те. Өглөөний цагаа ингэж сайхан хийж уугаал би тийм хүн байхыг үнэхээр хүсдэг. Тэгээ нэг хаяа тийм хүн байцтэй. Тэр үед амар гоё сэтгэл хангалуун байдаг л та. Гэтэ яалтчгүй нөгөө юу гэдэг лээ. Үгийг марчлаач нөгөө хаттай байх хэрэгтэй гэх юм уу? Тэр чинь юу? Хат гэв. За хат үнэл сэтгэлийн хатл гэдэг. Тийм баха. Тийм юмтай байх хэрэгтэй л юм байлээ. За тэгвэл яг заримдаа бол тэгвэл яг гоё эхлүүлт юм энэ өглөөг ингээ ирт юм шиг. Тийм үед чи ямар дуу сонсох вэ? Би өглөөдөө тэгвэл
Ер нь би нэг тийм жоохон soul маягийн тийм дуунууд дуртай. Нэг тийм зөөлөн, мелодик тийм дуунууд яг Jana Aiko ч юм уу нэг тийм төрлийн. Эсвэл яг гинт Drake тавил гинт гэл раплал хажууд нь хамтдаа раплал. Өдөр болго яг өөрөө юм аа. Яг ингээд нэг юм хажууд ингээд болчмроо жив гэл ингээд сэрж байгаа хөглөл нэг гоё ингээд Jana Aiko-гийн дуу тавиад үгүй яг тэр өдрөө алнаа гэж сэрх юм бол яг рапууд тавина. Өглөө сэрэлтээс л ер нь хамаарах юм байна л да. Тэгээ тухайн үедээ бас гоё ажилтвал бидгүй нэг гоё гүнжлэгсэн ирчүүл тэгээл те. Нэг гоё эмгтээлэгсэн ирчүүл тэгээл шууд Drake Mike сонсоод явал бас эвгүй. Окей, за тэгвэл Бадмаа бол одоо ингээд хүүхдтэйгээ хамт бас ингээд нөө сошиал дээр амар юм нээлттэй байдэн шүү дээ. Тэгээд яг мэдээж хүмүүс бол ингээд янз янзаар л одоо хариулт буюу одоо реакшн гаргадаг баг. Ямар нэгэн байдлаар чамааг одоо хувь хөндлөчийн ингээд чамд одоо дургуй хүмүүс бол мэдээж байгаа шүү дээ. Хүн болгонд ингээд үзий яддаг намайг ч асуудаг мэдгүй зөндөл байгаа шүү дээ. Тийм сөрөг зүйлсүүдээс өөрийгөө яаж чөлөөлдөг вэ? Тэгэд дүжирчтэй юм шиг л шүү дээ. Чи тэгсэн үү? Би ч дүжирсэн л дээ. Гэтэ яг нөгөө нэг тодорхой хэмжээнд хийж байгаа зүйлс гэж бас байгаа л та. Одоо би жишээ нь яадаг чинь зөвхөн найз нөхдгөө ярилцхунгүй ингээд байсан бол би бол нэг тийм амар хил амнаас бол гарч чадахгүй байхгүй юу юм бол. Аль болох өөрийгөө хийх юмтай байлгадаг ч юм уу. Миний хувьд нэг тийм юу яг иймэрхүү юм дээр надад зүгээр л ингээд би үхэн штэ гэж надад санагдаж байхгүй. Би үхэн штэ. Энэ ч гэсэн нам болж байгаа хүн, энэ ч гэсэн үхэн тэг бүгдээрээ л үхэн хойнд би заавал одоо эдний хэлж байгааг сонсоол тэгэл гутраал ингээд ахна. Одоо би тэдний амьдрал чинь айгу богинохон л нэг хэдхэн жил байгаа шүү дээ. Одоо энэ дэлхийд харьцуулангууд тэгээд тэнгууд надад амар хайрын санагдаад байхгүй юу. Зүгээр ингээд амьдралаа өөрөөхөө амьдарч миний нэг одоо ингээ хүмүүсээс тийм асуулт асуудаг шүү дээ. Чин амьдралаас одоо юунаас айдаг вэ гэж асуудаг шүү дээ. Тэгмэд миний deep биш хариулт бол яг хаа ингээд хачиг заяа. Сая би хачиг тацуулж өрөөд ирсэн. Сая би ахсан өдөр хөдөөч гэж амруу нэг яваад тэгсэн чи хачиг тацуулж ирсэн чи би хачигнаас айдаг болсон. Тэр амар юм лээ. Тэр уус аюултай. Яг ингээд хацчаад тэгээд шийдээд хийдэг байхгүй юу? Харин тийм үлээ. Авах амар хэцүү. Одоо ингээд тал бие ингээ авсан ч гэсэн тэр толгойн өсгөнд үлдчих юм бол тэр нь ингээд улам ороод бүр илүү хортуулна хүмүүсийг бүр ингээд үхэл төрөх хүртэл аюултай. Тийм үхэл төрөх хүртэл аюултай юм лээ. Тэгээд тэнгууд надад тэр нь амар санагдсан. Тэгээд яг хөө serious биш гэх юм бол хачигнаас айдаг. Гэхдээ serious хариулъя гэх юм бол юу ингээд хөвшөрчөөд амьдралаа буцаагаад ингээ харангуутлаа би ягаад тэгэж амьдэрсэн юм болоо гэвэл надад жоохон амар санагдаад байхгүй юу. Нэг амар хөшин болсон буцаж явж чадахгүй гэснээр тэр үедээ залуудаа ингээ хүмүүс юу гэж хэлэхээс айснаа ингээд өөрийнхөө өгсөн амьдралаараа амьдарч чадаагүй бол ер нь амар хэцүү. Тэгээд яг хүмүүс ингээ муулах ч юм уу тиймэрхүү юм болох юм бол би яг ингээ дун гэж буцаад тэрийгээ бодож эхлэв. За одоо тэгээ ахавтай хүн болгонд ингээ таалагдахгүй байна гэдэг чинь яг би өөрийнхөө амьдарч байна гэсэн үг юм байна штэ гэж би боддог. Хүн болгонд таалагдаад байвал нэг тийм нормалны зүгээр л нэг юм хайрцаглагдсан зүгээр л хүмүүс нэг юм хүүхэлтэй шиг тийм байгаад байдаг болохоор за таалагдахгүй байвал болоод байгаа юм шүү гэж бодоод. Тэгээ одоо тэгээ яг ингээд ажаад ахны хүмүүс ингээд амар нээлттэй одоо ингээд би ингээд хилцсэн ч юу юм яах вэ гэд тэрийг ингээд хамаагүй шүү гадагшлуучдаг болцсон л тоо. Тэрийг бол тэгтээ яг шууд та нарын буруу гэд одоо хэлэх нь ч бас шээ. Уусаа ингээд хаач байгаа Монголд зөвхөн биш ингээд ер нь дэлхийн хаас аягүй болж байгаа зүйл тэгээд тэр бүх зүйлс дээр бас гол нөгөө нэг хүн дээр хүлээж авдаг хүмүүс бол жоохон хэцүү л байдаг баг. Тэгээд гів гэд ингээд болдог ч юм уу те юмнаас шантардаг ч юм уу тийм хүн байдаг баг. Тэгээд бас яг гол нь ингээд нөгөө нэг яахаар ингээд хүн дээр хүлээж авдаг байдаг вэ гэхээр ингээд худлаа гүтгэдэг штэ. Чи инглээ тэгдэг ийм гээл тэнгуүтлөө харин тий наа чин тийм гээл. Тим юм дээр жоохон хүн дээр хүлээж авт. Эсвэл би болохоор ингээд миний хувьд хамгийн хүн дээр хүлээж авдаг юм болохоор ингээд одоо нэг хайртай хүмүүс рүү ингээд жоохон хатгаад ахаар ч юм уу. Тэгэхээр амар хэцүү санагдаад тахгүй. Одоо ингээд намайг хүмүүс муулж байгааг одоо манай гэрийнхэн уншдаг ч юм уу те. Би бол ингээд өөрөө хийсэн ш тэр ингээд окей ингээд хэлчлээ дээ гэл хажуугаар өнгөрөөж явжсэн одоо миний талаарх муу зүйлсүүдийг ээж ааваар ингээд уншиж байгаа ш. Тэр мэдрэмж амар сонир муухай байд юм аа тий. Тэгэхээр бас сайн хүн байх чаргадах хэрэгтэй ч биш гэдэггүй. Айгуу төвхтэй. Монголчууд хаад тэгээд яг
том ч гэсэн яг жижиг гэн штэ цагаа тулаад ирэнгүүт. Тэлгүй авт бүгд нэг гэдэг. Тэрэл би наад. Би одоо ингээ оролцогчтой бүгдийг таньдаг. Бүгдээ. Окей. За тэгвэл яг энэтэй бас адил нэгэн холбоотой одоо нэг өөртөө итгэл гэж юм шүү дээ. Чи юу н өөртөө яг тэгж итгэлээр унжижсэн үе байсан уу? Байлгүй яах вэ? Би бүр нэг сартаа дор хаяж 2 3 ч юм уу да тэгэл сэтгэлээр ундаа шүү дээ. Одоо тогтмол уу? Бараг. Тим үеэдээс яаж тэгвэл чи буцаж ингэж итгэлээ олж авдээ? Мэдгүй би одоо тэгээд дассан болохоор зүгээр нүуник хүний бас нэг юм ингээд өөрийгөө зүгээр хүлээмжшүүрээд авчвал их зүгээрээ юм байлээ. Тэгээд өмнө нь би ингээд сэтгэлээр унах үедээ дандаа ингээд яагаад дахиад ингээд яагаад дахиад ийм болоод гэж би боддгоос ахгүй. Тэгээд тэнгүүд сүүл рүүгээ зүгээр л би нэлээд тийм эмзэг төрлийн би чамдалжсэн би ямар дип хүн гэ. Тэгээд тэнгүүтэлээ жоохон эмзэгдүү болохоор бас нүуник бусад хүмүүсийн энергийг би тэгээд өөртөө жоохон шингээгээд авчдаг төрлийн хүн юм байлаа л дээ. Тэгээд тэнгүүтлээ ер нь өөртөө тэгэж цаг хугацаа гаргаад хэрвээ өөрийгөө тэгэж жоохон сэтгэлээр готруул хит ингээл албаар ингээл босох гээд байхгүй зүгээр л за одоо ингэчлээ одоо чи ийм болсон юм байна шүү дээ тий тэгэхээр одоо чи тэгээд жоохон хөвтчихгүй дөө гэл тэгэл жоохон амарчихгүй дөө гэл тэгэл тэгж жаад яг нэг өдөр босоод ирчихсэн юм аа тэгээд өөрийгөө яг мэдсэн болохоор за одоо ингээд босч ирэх үе юм шиг байна гэл тэгэл босож ирээл болчтой ш тэгээд амьдралт тэгэл slay I'm back. Яг одоо ингээд өсвөр насны одоо ялангуяа эмэгтэй хүүхдүүд эмэгтэй дүүнер маань аа шүү дээ. Тэр одоо шилжтийн одоо яг тэр насан дээрээ чи явж байгаа тэр холбоотой байдаг ч юм уу. Одоо нэг өөртөө ингээд жоохон итгэлгүй болох те. Би ингээд миний тэр юм жоохон ийм байна. Ийм жоохон ийм байна гэдэг нэг өөрийгөө жоохон гоолоод гэдэг үе байдаг шүү дээ. Тэгээ тийм үед тулгарцсан үед бол хүн би бол ингэж л бодод дээ. Ер нь өөртөө айлтгах хайртай хөстэй. Тэгээд мэдээж яг ямар нэгэн байдлаар чамд бол ингээд гоо үзэслэн гэдэг зүйл бол байгаа. Тэгээд чи бас тэрийг өөрийнхөө нандин зүйлийг ингээд мэдж явах хэрэгтэй. Тэгээд тийм л юм хэлмээрэн тэгээд мэдээ сэтгэлээр унжлахгүй унах цаг үе зөндөө байна. Тэгээд тийм үед хүнтэй гоё ярилцаад гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу. Тэгээд өсвөр наснд яг найзуудтайгаа ярилцаад нөгөө үеийнхэн зөвлөгөөч жоохон хэцүү юм байдаг. Би бол гэрийнхэнтэйгээ сайн ярилцж байгаад ээжтэйгээ хавтагаа ахчтайгаа ихчтэйгээл гоё ярилцаарай л гэж бол зүгэлмөр байна. Тэгээд тийм үед ч бас алдгаараа одоо буруу зуршилтай болдог ч юм уу. Тийм сөрөг зүйлсүүд бас айгүй их гарч ирдэг. Тэгэхээр тэн дээр бас та бүхэн маань дүүнер маань бас анхаараасай гэж бол хүсэж байна. Тэгээд бас мэдээж адилхан би ч өөрийгөө голтой надад ч гэсэн бас ингэ хэцүү зүйлс байна. Тэгээ энэ үзэлсэнтэй эмхтэд хүртэл бас ингээд мэдээж уунж босч байгаа үед бас байгаа болохоор та бүхэн бас жишээ аваарай гэж бол хэлмээр байна. За тэгвэл дотоод үзэсгэлэн гоо гэж яг юу юм бэ? Яг эмхтэй хүн яг дотоод үзэсгэлэн гоо гэдэг тийм дээр. Мэдгүй миний хувьд одоо ингээд найзуудаа ч гэсэн хараад хахад миний бүх найзууд айгүй нэг тийм гоё дотроос нь нар цацруулсан ийм дотроосоо үзэсгэлэнтэй эмхтэйчүүд байдаг байхгүй. Тэгээд эмхтэй хүн яг хизээ үзэсгэлэнтэй болдог вэ гэхэлэр яг түрүүний л миний хэлсэн шиг ингээд бусдыг болон өөрийгөө хүлээмжшүүрчих юм бол ерөөсөө нэг тийм нэг л хатуугүйгээр хүнийг ингээ байгаар нь хайрлаж чадхаар өөрөө ингэж гоё цацарч харагддаг юм шиг надад санагддаг нэг тийм тэрийг тэгээд яг мэдээж одоо ингээд бага насны хүүхдүүд ч юм уу эсвэл нөгөө нэг тинейжерсуудыг ингээ харангуут ерөөс тийм жоохон байдаггүй шүү дээ. Яалт ч ингээд нэг асуултын тэмдэг шиг ингээ явж идэг. Тэр нь угаас ингээд нөгөө өөрийгөө хайгаад байгаа байхгүй юу. Тэгэл яг 20 гарч эхлээл эсвэл тэг ингээд хүнтэй ингээд удаан өрхөх ч юм уу эсвэл ингээд ээж болдог ч юм уу яг тиймэрхүү зүйлүүдийг эмэгтэй хүн ингээд туулж үзээд тэгээд ээжээгаа ч юм уу аваагаа бас ингээд яг байгаар нь хайрлж үзэх ч юм уу тиймэрхүү зүйлсүүд тохиолдоод ирэнгүүт эмэгтэй хүн яалтчгүй ингээд дотроосоо гоё гэрэлтдэг юм шиг. Тэгээд тэрний алтчгүй тэгэл хайр дээр л одоо тогтцдог бах. Тэгээд яг хоо ихтэй айгу сонирн байт юм аа. Би ингээд зарим эмэгтэйчдийг ингээд одоо ингээд сошиал дээр ингээд юм хэлж байгааг нь харцаад ингээд жинхэнэ амьдрал дээр ингээд яг ингээд хүмүүстэй ямархуу харилцаатай байгаа ингээд харангууд амар ингээд худлаад тэгсэн юм хүртлээс ингээд сошиал дээр бичиж байгаа юмд битгий худлаа бай гэдэг ч юм уу. Яг тэр хүмүүс нь эсвэл ингээд жишээ нь хин тэгээд байна. Чи нэр остод хэлээд тэрийг загнаад байна. Зөндөө олон байна. Зөндөө олон байна гэдэг. Зүгээр яг хаа тиймэрхүү юмнууд надад амар их анзаарчихсан. Тэгээд
яалт шүү тэгэл бид эдийн хийж чадах хамгийн гоё юм л яг нөгөө нэг амьдралдаа яг өөрөөр нь байлгах юм байлээ. Тэгэхгүй бол нэг сонирмолчдөг. Би хоёлаа сайн ингэж ярьжсэн шүү дээ. Нөгөө нэг хүмүүс ингэж амар олон сөрөг юмнууд хэлдэг гээд тэг би ингэж дүжирчдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь би чи одоо ингэж 2018 оноос хойш байна гэхэлэр чинь баг 7 жил болсон байна шүү дээ. Ингэ хүмүүс жоохон ингэж дандаа л ингэж гадны хүмүүсээс ингэж юм сонсч идэг. Тэгээ тэнгүүд нэг өдөр би орондоо өвччихсэн ахгүй. Тэгээд тэгжсэн чи би амар олон юм бодсон юм аа. Тэгээд тэгсэн чинь би ингэж нөгөө нэг тоохгүй байгаа хэрнээ хүмүүсийн ингээ хилдэг жижиг сажиг зүйлсүүд ингээ толгоон дотор орцсон кодлогдсон явж идэм байлээ. Тэгээд тэнгүүд ерөөсөө өмнөхөөрөө ингээ байдаггүй ч юм уу. Эсвэл өөрийнхөө нэг хідэн чамин зүйлсүүдийг алдчихдаг ч юм уу. Тэгээд тэрийг би мэдчихээд за ингээ тоохгүй юм шиг яваал байдığım мөртлөөсөө ингээ олон автомжтайгаар хүн ингээ юм сонсоолох юм бол тэр нь ингээ ороод идэм юм. Тэгэхээр тэгээд би ингээ жоохон сошиалаас бас жоохон зай авдаг болсон. Ингээ хаяа би алга болчихдог байхгүй. Тэгээд тэнгүүдлээ тэр үед ингээ өөртөө нэлээд сайн ярилцдаг гэх юм уу. Хүн ер нь өөрийгөө алдах боломжтой. Гэхдээ тэр нь баг амьдрал юм. Алдаагаа ухаарж ийж тэр нь заавал юм хүний яг туулах хэвээр тэр яг зам юм байна гэдэг шиг. Яг тийм. Одоо нөгөө нэг ингээл нэг юм ингээл гоочлол байлаа гэж бодъё л та. Одоо жишээ за чи ингээд байна. Тэг ингээд тоохгүй юм шиг яваад мөртлөө тэр нь ингээд кодлогдсон тэрийг ингээд хийхгүй ингээд хичээгээд яг нөө өөрийгөө алдчих эхлэдэг байхгүй. Одоо би бол жишээ нь тийгтэй. Намайг ингээд заримдаа ингээд амны ярьж жоох ингээд мөрөө өгдөг гэдэг тэнгуут ямар авт би ингээд ярьж байгаа нэр юм чигээд бодоод байгаа мөртлөө бас ярьж байхдаа тэхгүйгээ хичээгээд болчихсон байхгүй. Тийм яг тэгдэв. Тийм хүү зүйлс бол зөндөө байна тэгээд яг гол нь хүн яг ингэдэг юм байлээ л дээ. Яг хэлж байгаа зүйл нь яг үний юм байхаар жоохон ингээд юм бодоод жоохон гомдоо сэтгэлээр унаад за энийг хэлцэхгүй бол ер нь болохгүй юм байна да. Энэ нь бол яалч үнэ. Миний тарыг мэдчихжээ гэдэг. Тэгж бол боддгийм бэл. Бас нөгөө нэг чисээ яг хэлсэн шүү дээ. Ингээд дотроосоо гэрэлтэн ингээд хайрцагцуулаад явж байгаа шүү дээ. Гэтэ тийм хүн ч гэсэн бас яг гундах тохиолдол бас зөндөө байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг эргэн тойрныхаа хүрээллээсээ хамаарат хамт байгаа хүнээсээ хамаарат ч юм уу. Тэр одоо тэр дотоод гэрэл тэр дотоод бүх гоё тэр зүйлсээ хаалдах зүйлс бас зөндөө байдаг. Тэгэхээр бас хамт байх хүн нь чухал. Хүрээлэл бол угаасаа маш чухал. Зөв үнийг сонгох гэдэг бас маш чухал байгаа маа бас. Тэгээд одоо яг миний хувьд бол яг ийм байгаад байгаа. Сүүлийн үед бол одоо хайрын ингээд нэг илэрхийлэмж, хайрын хил гээл та тэгэл маш олон зүйлсүүд ингээд маш олон тайлбарлагддаг болсон шүү дээ. Хайрч одоо ингээд за физикли бол тийм байна, ингэвэл ийм байна, тийм байх хэрэгтэй гэл. Тэнгүүд л одоо яг нэг хүүхдүүд яг ингээд харахтаа айгу тийм зүйлсүүдээс ингээд өөрсдөө амар ойлгож тусгаж авах гэдэг болсон байгаа байхгүй. За миний хувьд хайрын илэрхийлэмж бол нэг ийм л байх хэрэгтэй байна да. Тэгээ би ингээд заавал хайрын илэрхийлэлтэй хүнд хүрдэг төрлийн хүн юм байна да. За эсвэл яг ингээд нөгөө од гариг гэрс гэдэг ч юм уу одоо тэр бүх зүйлсүүдэд хараад за ер нь бол нэг тэр төрлийн үнтэй би юм харилцаа сайтай юм байна да гэд шууд тийм үнийг ингээ хайх гэж хичээддэг болцсон байгаа байхгүй. Тэгээ би болохоор зүгээр л яг хүнтэй яг ингээд харьцаа зург бол нь үзэх ёстой л гэж бодож байгаа. Хамгийн ихний хэлж байна. Одоо тийм хүнтэй харьцаад за гол нь тэр нөгөө практик дээр зүйлийг ойлгож авах хэрэгтэй байгаа байхгүй. За миний хувьд бол хамт байх хэрэгтэй нэг юм хүү тийм 50 төрлийн хүн байх хэрэгтэй юм байна. Эсвэл ингээд аль болох намайг ингээд сонсдог хүн байх хэрэгтэй юм байна. Эсвэл намайг ингээд сайн ярьж намайг өдөрдөж авч явдаг тийм хүн байх хэрэгтэй юм гэдэг ч юм уу. Нэг тийм амар онолт баригдахгүйгээр гоё юм нээлттэй тэгээд хамаагүй харьцдаг тийм байдал нь одоо улмал ингээд юм авчиг болоод байгаа юм шиг санагдаад байна. Эсвэл ч янз янзын тайлбар байдаг болсон шүү дээ. Тэгэл хайр дурлалыг илэрхийлэх хитэ харах зам пампаа гэдэг. Тэнгисийн иргэн мэрэгдэр чи юучлаад байгаа байдгүй одоо. Гэхдээ гэхдээ би бас тэгж бодоод байдаг гэсэн чи би нөгөө нэг амар тийм хуучны кинонууд үзэх туртай байхгүй юу. Тэгэл бүр ингээ 2000-аад оны ч юм уу 1900-аад оных ч юм уу. Тэгээ тэнгууд тэрэн дээр бас тиймэрхүү юмнууд байдаг байсан юм билээ. Бүр ингээ одоо ингээд хайр гэдэг сэдв хизээч сэдвээс гардаггүй гэх юм уу дандаа л трендинг байна гэх юм уу. Тэгээ тэнгууд ингээ магазинууд дээр үдчих сэтгүүл дээр ч юм уу дандаа чи яаж ингээд өөрийгөө хүнд хайрлагдчих ингээд мэдрэх вэ гэдэг ч юм уу дандаа ингээд тиймэрхүүнүүд байсаар ирсэн. Тэгээ одоо үед бид хэдийн үеийнх яг илүү астролог ч юм уу те эсвэл хайрын одоо 5 хил ч юм уу ингээд өргөжөөл ингээд яваалаа. Гэхдээ миний хувьд яг би өөрөө сурч авсан юм мэдээж одоо өсвөр насндаа ч юм уу те эсвэл ингээд 20 морьтой тэр үедээ ингээд
ууг нь бол хүмүүстэй ингээд жоохон үерхээ туршлага авсан зүгээр байсан юм бэлээ. Гэхдээ хобби нөгөө нэг яг XS-с хаснаас яг тэр үедээ миний сурж исэн сургамж нь болохоор ингээд надаа ийм хүн байвал хэрэгтэй юм байна гэхээсээ илүү за хүн иймэрхүү хүн байвал би төвчж чадахгүй юм байна гэж би сурч байсан хгүй. Яг тэгвэл нөгөө амьдралд амар олон юм тохиолдож болно. Гэхдээ хүнд нөгөө заа гэсэн юм байдаг шүү дээ. Тэгээд тэнгууд би яг өөртөө ингээд заагаа ингээд олоод мэдчих юм бол за тэгэх юм бол энэ хүн яхаа одоо хоёлоо жишээл үржүүлэг гэхэд хоёлоо бүр үнэхээр стрессэд бүр үнэхээр уурлаад нэг хамгийн муу цагтыг хүрч болно шүү дээ. Тэнгүүд чинь тэрийг одоо ингээд жишээлбэл хайр илэрх хэмжлэмжээр энэ хүн болохгүй юм байна гэж болохгүй шүү дээ. Тэгээ хүнд чинь ингээд амьдралд амар олон зүйл тохиолдох болохоор гэхдээ ингээд амьдралынхаа одоо өдөр тутмынхаа юмд ямар юм болохгүй вэ гэдэг нь надад чухал санагдсан. Яг тэгвэл хүнтэй үерхээд ч юм уу гэрлээд ч юм уу хүүхдээ олсон ч гэсэн тэр одоо хүнийг өөрчлөн гэсэн юм байхгүй болохоор тийм хүн анханасаа байгаа гэдгийг мэдчихвэл за тэгвэл хоёлаа болохгүй мэж тэгээд зүгээр амар гоёор ингээд дуусгадаг. Тийм. Тэгэж санагдсан. Тийм бас хитрхээ яг ингээд нөгөө нэг ийм юмд баригдаад байгаа юм шиг зү тийм санагдаад байгаа. Хүн хүний ийм хайрлах юм чи өөр идэхгүй яг хайрын энэ төр зүйл нь адилхан замаар хайрлна гэж бол би байхгүй л гэж бол боддتي. Окей. За дотоодгоо үзлэгс хайрд бол шумбаа орчлоо. Тэгээс яг амар тоос. Хайргүй шууд орж штэ. Яалчгүй шумбаад орчлоо. За тэгвэл эрэгтэй хүнээс хардаг тий эрэгтэй хүнээс хамгийн түрүүнд хардаг зүйл гар. Яг ойроос хэрэг хараагүй бол мэдээж өндөр царай мөрөө харна. Би яагаад ингэ сүүлийн үед хүмүүс ингэ өөгүй би царай хардггүй мардгүй гэдэг ерөөсөө ойлгохгүй. Би ерөөхдөө л угаасаа царай хардаг хүн юм бэлээ. За. Тэгээд тэрээ одоо зогсоох хөстөн болов гэж би бас бодсон. За. Гэтэ мэдгүй би одоо хүнтэй хэрэг насан туршдаа хамт амьдрах юм бол би гоё л царайлаг хармаар шин. Яг тэр гоё царайн жишээлбэл бүр ингэ хүн болгоны царайлаг гэж боддог царай байж байхгүй гэж болно шүү дээ зүгээр. Чамд яг таалагчаа тий. Тэгээ тэнгүүд тийм царай хардаг. Тэгэл мэдээж дараа нь тэгэл ярилцаж үзгээл. Тэг царайлагчсан ярилцаж үзээд болохгүй бол тэгэл болохгүй шүү дээ. Болохгүй байна миний хөш. Тэ чи одоо мэдгүй би бас үнэхээр л яг царай хардаг вэ гэдэг төрлийн хүн байдаг болоо гэж боддتي. Би бол амьдралдаа тийм үнтэй таарч байгаагүй. Ямар нэгэн байдлаар ингээд за царай биш юм аа гэхэд тэр үний ингээд нэг юм хайр татдаг зүйл нь бол тэр үнд мэдэж байгаа байхгүй. Одоо жишээ нь яа тийм юм алхахтай амир игдүүтэй алхдаг ч юм уу. Аль эсвэл тэгэл ингээд юм идж явахтай ингээд нэг аль болох тийм игдүүтэй царай гаргаад ч идэм үү те. Хүнтэй юм ярьж явахтай нэг гоё инээгээд ч идэм үү. Тиймэрхүү хүний өөрсдийнхөө нэг хөөхөн нэг тийм байдаг те. Тэр нь гэхдээ бас яг юм харагдах байдлаас байдаг байхгүй. Яг харангуйтай амир гоё дотн санагдаад ч юм уу. Тийм байгаа. Гэхдээ царайг бас юу бүгд л дийлэнх хэл царай харж байгаа шүү. Тэн дээр бол манайхаа амар сүртэй мэрдэн шүү дээ ингээл. Юу царайх тийм байхгүй. Мэдээж хүнийг харна гэх. Гэхдээ амар санаа ингээд нэг царай нь гой санагддаг байсан мөрчлөөс дурлаад эхлэнгүүтээ амар хөөр харагдаад эхэлдэг. Чамд тэгдэг үү? За би бол яг тийж дурлаж байгаагүй маа. Яг тийм. Чи бол брахнаас л яг царай нь хөөрхөн байвал тэгэл дурлаад тэгэл зан чанар нь хөөрхөн байвал бүр окей гэж. Тийм. Гэтэ бас яг нэг ганц кейс бол байдаг. Ингээд анханасаа нэг тийм. За яг хаа ер нь бол юм дайггүй гэл бодож байгаа сүулдэ ингээд амар дасаад дурлаад амар хөр хайрдаг болсон. Тийм юм бас байгаа. Гэтэ тэр нь бас яг юм нөгөө нэг миний түрүүний хэлсэн шиг яг хитрхи царайнд бол биш. Зүгээр яг ингээд амар хөөрхөн ингээд хувирал харагддаг. Тэр нь амар юм игдүүтэй ч юм уу тийм байдлаараа хайр татдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс. Эмэгтэй ч гэсэн тэгдэг шүү дээ. Хөөр юм хийгээд игдүүр гэдэг шүү дээ. Игдүүр гэдэг шүү дээ гэж. За тэгвэл гаднах байдлаас тийм юм байна зөө. За яг зан арин шин тэр зүйлээс дотоод хүнээсээ яг тийм бол. Зан арин шин үү? Би мэдгүй зан арин шин дээр яг зөв ингээд би тэгтээ юу яагаад байна л да нэх олон энийг хэлэхээр одоо жоохон pick me болчихсон юм болов мэдгүй. Гэтэ яг миний нэг нь би хурдан краштай болж чаддаггүй. Тэгэд энийг би яагаад гэдгийг бас юусаа ойлгохдаггүй. Би уг нь ингэж хүмүүс крашлмаар байгаа байхгүй юу. Тэгээд тэнгүүд тэгж хурдан одоо хүнд татагддгүй юм болов эсвэл яг яагаад гэдэг юм бол эсвэл би травматай юм болов би сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол ингээд багасаа л ер нь тиймээс нэг хурдан хүнд тэгж крашлдгүү. Тэгэхээр
зан аршин хөөрхөн байлаа гэж би тэгж амар хурдан ингээд татагдаад идэлдэггүй. Тэнгүүтээ нэгсэн ингээд хүнтэй яг ингээд chemistry үсээ гоё болтоод тэгээд яг үерхчээд тэгэл бүх зан аршин надад хөөрхөн санагдаад. Тэгэхээр яг энэ тэн гэхээс илүү яг жоохон cringe хүмүүсээс л жоохон холхон байхгүй. Чи тэгвэл ерөнхийдөө бол хараал тэгэл өнгөрчтэй биш үү? Ямар хөөрхөн залуу юм бэ гэдэг ч юм. Ийм гоё сайхан штэ гэл. Тийм. Тэгж амар онцолж харахгүй л өнгөрчдөг юм. Биш ингээд цаатаа юу гэх юм бэ? Нэг тийм амар байн бодогдоод ч юм уу те. Эсвэл тэр өстой хөөрхөндөө гэдэг тийм юм чамд бол төрдгөл юм байна л та. Тийм би бас ууг нь бол жоохон эрэгтэй хүний араас гүйж үзмээр байсан. Гэтэ үнэхээр тэгж чаддгүй юм билээ. Одоо хүн дууг нь бол нэг тийм тактик ч юм уу нэг хүн хүнд нэг гоё юм байдаг шүү дээ. Ингээд хүнийг найрах ч юм уу те. Тэнгүүтээ хаа би эрэгтэй хүмүүстэй ингээд харилцаж байхдаа би флирт хийж чаддаг. Гэхдээ тэгэл байхгүй. Юу гэсэн? Тэгэл тэрний араас ингээд зүгээр л байхгүй болчихгүй юу да. Гэхдээ яг наа чи тийм ус амьдралдаа байдаг зүйл өстэй. Тэгээ флирт хийсэн гэдэг чинь чи одоо хийх үйлдэлийг ингээ хийгээ үлдээсэн байгаа даахгүй. Одоо тэндээс цаашаа гол нь яах ёстой вэ гэдэг чинь ингээ нөгөө хүн шийдэд явна гэсэн. Гэхдээ тийм л дээ би ч гэсэн тэгэж боддог л тоо. Гэхдээ ингээд нэг одоо мэдгүй зарим мэдгүй одоо тэгээ ерөөсөө ойлгохгүй. Ингээд флиртлээд хайчтай гоё ерөөсөө ингээ. Тийм. Гэтэ ер нь бол бас нөгөө нэг яг ийм үг гэдэг шүү дээ. Ингээд таалагдтаагүй хүнтэйгээ илүү сайн флиртлээд байдаг. Тэнгүүтлээ таалагдсан хүнтэйгээ гэтэ тэнгүүд яг сүүлийн хэдэн хугацаанд бол ерөөсөө таалагдсан хүн гарч ирээгүй юм байна л да. Бүр яг тэгээд. Тэгэхээр ер нь дандаа л флиртлж байгаа гэсэн. Тэгээ загсны ордын эмэгтэйчүүд ер нь жоохон флирти. Тэмээ би ч одоо дандаа загсны ордны өгтөлтэй байсан. Тийм үү. Чи тэгвэл угаасаа нэг тийм имзэг жоохон юм нэг тиймэрхүү дотроо тиймэрхүү эмэгтэй шүү дуртай юм шүү. Дуртай. За тэгэхээр ерөн сүүлийн үед яг ямар нэгэн байдлаар тохиолдлоор бадмаатай ингэж харьцаж исэн чинь бадмаа амар флиртлсэн бол project биш шүү гэсэн юм байна шүү. Ер нь бол сүүлийн үед бол ерөөсөн тийм таалагдсан болгоод. Гэтэ таалагдсан гарч ирвэл чи тэгээд флирт хийхгүй юм шүү дээ. Тэгэхээр яаж тэр нөгөө хүндээ бас ингэж чи надад таалагдж байгаа гэдгийг мэдрүүлэх юм? Гэхдээ харин хамгийн гол нь таалагдсан гарч ирэхгүй байна. Ирүүл яах юм бэ? Тэгвэл тэр үедээ тэгэл одоо флиртлэх гэж үзэх байлгүй дээ. Одоо юу вэ? Ер нь яа мэдгүй би л ойлгохгүй жоохон их хугацаа харин би бас ойлгохгүй байгаамаа. Харин за бадмаа бол одоо ингэ инстаграм дээр айгу би л хувьдаа бодохдоо айгу тийм гоё зураг даалдаг. Ер нь бол тийм фото генетикний хүн гэж бол хардаг байхгүй. Тэгэхээр чи ер нь цаашдаа яг энэ фото тал дээр ер нь ингээд ямар нэгэн байдлаар ингээд том компанитай ч юм уу эсвэл том агенттай ч юм уу тийм их зүйл төр хамтарч ажиллахыг хүсэж байгаа тийм зүйл байгаа юу? Яг би фото тал дээр бол ерөөсө бодоогүй мэн. Зүгээр одоо болохоор би яг хуу илүү нөгөө нэг тийм үлдэцтэй мөнгө хиймээр байгаа байхгүй юу? Бүр ингээд бам гэд бүр ингээд ер нь ингээд тийм байгаа болохоор би бизнес хиймээр аа. Тэгээд ер нь одоо болохоор би илүү тэр зүг рүүгээ чиглэж байгаа. Тэгээд мэдээж бага платформ ашиглаад нэг тийм гоё юм хүнд ч гэсэн хүртээлтэй нэг тийм гоё юм хиймээр байгаа. Тэгээд хажуугаар нь урт хугацааны ч юм уу тий. Тийм урт хугацааны. Тэгээд тэрийг яг одоор бол эхлүүлж байгаа. Тэгээд энэ жилдээ гарч ирэх нь байх нь. Харчлаа. Nice. Окей. За тэгвэл би ч бас зурган дээр бас явах нэг үйл бол тийм л байсан юм байна. За тэгвэл олон ийм спортоор хичээлэх дуртай гэдэг шүү дээ. Чиний яг хамгийн дуртай спортын төрлүүдээс юу байна? Усан сэлэлт. Зөө. Сакс. Зөө. Тэгээд газрын теннис. Яг энэ гурав дээр би илүү чиглэлд орсон. Тэгээд тэмцээнд орж исэн болохоор тийм. Гэхдээ одоо бол сакс би ч гэдэг бараг шийдрүүгээ шийдэж чадахгүй байна. Ер нь бол маш удаан тоглох ажиллаар нэг гарын хөвдөө алдагдчихсэн шүү дээ. Тэгээд газрын теннис ч гэсэн тийм болсон баг. Одоо бол яг сэлтэн дээрээ л дэжгүй байж байгаа. Усан сэлэн гэдэг чи бас асар их мэдрэмж юм байл шүү. Би ч одоо багтаа ерөөс тийм сэлт мэлт ингээм юм сонирхож байгаагүй тэгэл бас яг цагаадлахаар бас айгүй мэдрэмж шаарддаг юм лээ. Хүн чинь модж болчтой юм л ш тусанд орчхоор ингээд.
Ерөөсөө ингээ яаж хөөд байгааг нь ойлгохгүй зөө. Би яг л ингээд орхоор л доошоо орчод тэг амар хэлцүү. Тэгээ сүүлд нь яг ингээд за яг юун дээр ингэж алдаад байна гэж шууд жоохон шинжлэх ухааны талаас нь бодож байгаа. За дотроо ингээ агаараа дүүрэх хэвээр баймаа ингээл нарийн зүсүүдийн бол мэдж авт юм бэл. Сэлх бол гэдэг нь аюу гоё юм бэлээ. Сэлэг амар гоё шүү. Би бол усанд ороод шууд загас. Загас болж штий тэгэл. Янзын нүү техникээр сэлхүүн. Тийм би яг нөгөө тэмцээнд орохдоо дандаа дельфинээр ордог байсан байхгүй юу? Өөрөөр даалт юм уу дельфин? Дельфин ч болоо. Дельфин чи ингэдэг байхгүй. Тэр чинь ингээд дандаа усан доороо яваад ддэг юм. Дээш гарч ирдэг үү ингээд. Яг ингээд яг усын дайлаа гэхэд усныхаа яг ингэж яваад идэх байхгүй юу? Тэгээ хаагуур нь амьсгалах юм бэ. Дээш гарч иж чадвал амьсгалж байгаа. Гэл ингэж Хамгийн хэцүү төрөл нь юу юм? ер нь бол хүн болгонд дельфин байдаг. Тэр дуусаа нэг юм одоо юу гэх юм бэ? Гөрүүлт яг яах юм бэ? Энэ ямар хөдөлгөөн гэдэг юм бэ? Энэ хөдөлгөөн нуус хэцүү юм шүү яа би энэ дээр. Бүтэн биеэр хөдөлгөөн. Окей. Одоо би жишээ нь яг сурыг яг ингээд яг би зүгээр одоо тийм сэлтийн техник чи одоо усан дараа мод болцдог бол одоо тэгээд юу дельфин. Харин тийм байна. Хамгийн амархан нь яг юу юм? Миний хувьд бол яхаа өврөөр талт байдаг шүү дээ. Тэр нь юу юм? Гэдэг. Тийм. Одоо нэг тийм эсвэл мэлхий байж магадгүй. Мэлхий чинь чи нөгөө хоёр гараа ингээ хоёр тийш. тэгэд хоёр хөлөө ингээ. Тийм. Би тэгвэл би бүр шал сонирн мэлхий хийдэг юм байна. Би чи ингээ доошоо орж ингүүтлээ дээшээ гарч ирчээд. Өврөөр талсан мэлхий юм аа шүү дээ. Харин тийм л юм. Гэтэ бас сонирхч ивэл бас усан сэлтэй спорт бол одоо би хаад ч гэсэн амар шигтэй. Бас гоё ингээ медитейшн болчтой юм л. Хэр аялах туртай вэ? Би бүр амар туртай. Хамгийн сүүлд хизээ аялуу. Би саяхан солонгос явчихад ирсэн. Тийм хамрын хаалганд ороод. Таславч далиагаад тэгээд би таславчаа тэгшүүлэхээ ер нь энийг ихтэй аялал гэх үү? Имчилгээгээр л авсан юм шүү тий. Тэгээд хажуугаар нь бас тэгэл хажуугаар нь яхаа тэгэл юм хүм үзэн л дээ. Солонгос яваг амар утцсан тэг амар гоёс. Солонгос амар гоёс. Жилдээ ер нь бол нэг байн тогтмол ер нь аялье гэж бол боддог үү тий. Тийм би бол жилдээ заавал нэг бол аялцдаг. Нэг удаа бол тийм. Тэсээ солонгос явахдаа бол одоо жишээ ганцаараа явж байгаа юм. Гүү манай ихч бас хойноос ирсэн. Би бас тийшээ очиод нэг зураг авалтанд орсон. Эхлээд зураг авалтанд орчоод гяас ажлуудаа гүцээчээд тэгээд хаалганд орсон. Тэгээд одоо ямарсан тэжүү амьсгалах шүү дээ. Гэтэ яг бүрэн идгээгүй байгаа болохоор ингээд нэг юм Хавтартай. Амар хавтартай. Зовлон ихтэй. Би ч бас тасламжны хаалганд орж исэн. Тэгээд яг хав энэ чинь бол эрүүл мэндийн талаасаа бол намын чухал хүн болгох хэлэх хэрэгтэй. Монголчууд нь чашаа хүн ингээд нүрээ буруугахаас хүртэл шалтгаалаад таславч нь ингээд дэлгэдэг ч юм уу. Тэмхүү тохиолдлууд бол байдаг гэдэг. Тэгээ бас одоо эргэн тойрны хүмүүсийг ажих нь бүгд л яг юм асуудалтай юм шиг байна. Хамарны. Тийм монголчууд ер нь бүгдээрээ л ихэнх нь яхаа таславчны асуудалтай юм шиг лээ. Хамгийн анх би 10 жилийн өмнө таславчны асуудалтай мэдчихсэн байхгүй юу. Тэгээд оронгоо жоохон энэчнээ ингээд мөгөөсөө өндөрлүүлсэн. Тэгээ өмнө ч уг нь дажгүй амарч. Тэгсэн чинь одоо мэдхгүй би бүр амар хэцүү байгаа даа. Би ингээд идэх гэж хамар чинь 1 жил болт юм биш. Чиний гэхдээ одоо хүртэл хавтай гэсэн. Тэнгүүд 1 жилээс ч илүү болно гэхэлэр надад үнэхээр хэцүү байна манайхаа. Та нар тэгээ хамарлаа болчиход одоо ингэ хэлсэн чи яг ерөөсөө хамар дээр зөөбөлцөө. Тэгээд хэлж хүмүүс яг үндэ бүр яг ингээд жоохон өөртөө орсон л доо гэтээ бас надад амар мэдрэгдэж байгаа ч гэсэн манай найз нөхдүүд харцаад ингээд тасаад байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ би одоо YouTube өдр хийнгүүт ингээд хүмүүс зөвхөн миний хамарлуул хараад байгаа юм шүү гэлээ. Яг нөгөө хамар гэж харцглаар угаасаа тэгэл анзаард юм л л дээ. Тэгээд одоо би ч гэсэн ингээд хамрын хаалганд орсныхоо дараа хүн болгондоо юм ярангуй зүгээр л хамарлуул хараад байгаа заяа. За энэ хүн ямар хамартай вэ? Хамрын нөхний юм бэ? За өндрөний юм бэ? За хажуу талаас ингэж харагдсан юм гээ. Одоо л би чиний хамрыг шууд ингэж толгоон дотор оруулсан. Хамраар ярих дургүй би л ингээд хайчдээ шүү дээ. Тэгээд надад бол нэг тийм юм байдаг. За тэгвэл аяллаа хувьд бол тийм юм байна. Аялах туртай байх юм байна. За шинээр сурыг гэж бодож байгаа хобби тийм их үзэл юу вэ? Би бол буцаад газрын тэнцвэр рүү жоохон ормоор байгаа. Тэгээд хобби гэх юм бол мэдгүй нөө нэг манай хүү бас пациент сэлмэр сэлэх амар туртай байхгүй. Тэгээд тэнгууд сургалтын яваа гэдэг байна. Тэнгууд би баг хамтдаа сургалтын яваад нэг хамтын хөөрхөн жими юм болгоч тийм үү гэж бодоод байгаа юм. Тэгээд газрын теннис надад нэг тийм юм спорт юм шиг санагдаж шүү дээ. Нэг юм
Ийм high class те ийм жоохон баяцуудын ингээл нөгөө rich тий. спорто. Team vibe бүгдэг. Тэгээд аюу гоё харагддаг л да. Ялчгүй. Тэгэл бас тэр чинь одоо юу гэдэг юм бэ нөгөө нэг өмсөж байгаа зүйлс мүс гэдэг ч юм уу тэр зүйлсүүд нэг тийм амар заваараад ээдэггүй те нэг тийм яадаггүй надад л тийм амар гоё тийм high class тийм спорт гэсэн санагдтыг. Тийм. Тэгээд монголчууд ч бас төдийлөн нэг амар хичээлтэй ээдэггүй. Тийм үү. Би ч л яг нөгөө сургууль дээр манай багш яг тийм газрын теннисээр мэрэгцсэн байсан байхгүй юу. Тэгээд 1-р ангиасаа эхлээд 6-р анги хүртэл бараг 6 жил хичээлээд тэгэхэд бол бас манай багш нилээн чанга байдаг гэсэн. Нэг бөмбөг алтгал юм шууд би бөмбөгөөр зодоод. Тэгээд чи хэдэн настай гэсэн үг юм? 6-аас 12 хүртэл юм уу? Тэгээ би шууд тэр юм минь даадаг байсан. Дааш тий. Тэр чинь амар шүрмэслэг болчихсон юм чи. Одоо ч гэсэн би ингээд найзуудтайгаа хэрвээ би наад өөр ингээд тоглоом ингэж өнгөрөл би амар шүрмэслэг байдаг байхгүй юу. Тэгээд яг хаа багасаа тэгтгэлээр нилээн гоё болчихно нь ингээд үйлцчихдэг юм шиг байлаа. Одоо жоохон жимтгэл юм бол. Жоохон бэлтгэлээ чид хасагдчихна мөчнө барилтал барилдчихаар барай. Чи наа бокс шиг харагдаад байна гэлээ юу гэлээ нэг. Гүй ерөөс тийм. Гэтэ яг хаа ер нь бол спортын нэг тийм одоо юу гэх юм бэ? Би хаавал байх хэвд бол байгаа эвгүй шүү. Эвгүй сармаар байгаа боож байгаа унгачвал барыг гарч барах юм шүү. За хамгийн дуртай үйлрэл чинь юу вэ? 100. Хамгийн дуртай байгалийн үзэгдэл. Далай. Байгалийн үзэгдэл. Одоо жишээ нь цас бороо гэдэг ч юм уу. Бороо. Окей. За 100-ны хувьд бол яг 100 гэж. 100 гэхдээ яг мэдээж гоё л доо. Одоо ялангуяа Монголын 100 гэдэг ч юм уу. Гэтэ яг онцолж дуралдаг зүйл нэг юм. Юу гэсэн бэ сайн асуулж байсан. Юу гэсэн бэ? 100-ны үйлрэлийг яг тэгж онцолж яг дуралдаг тэр зүйл нэг юм. Яг гоё халуун. Тэгээд гоё ногоолог, ногоон өнгөтэй гоё байгальд гарч болохоор гадаа гарчаад хөлдөж өгөх гээд баймааргүй. Ийш тийш халахаж дуу сонсч явж болно. Ер нь тэгээд дурдвал зөндөө юм байна дөө. Уулрууч гарч болно. Найз нөхдөд уулзаад орой гарангууд даарахгүй. Гадуур шавдлаа гэхэд өндрөс гэдэг готалтай явж болно. Тэгээд ийш тийшээ гоё террасан дээр сууж хоол идэнэ. Тэгээд гоё айсти уун. Дуртай хувцсуудаа өмсөн тий. Дуртай хувцас өмсөн, гоё зургнууд авахулна. Тэгээд нэг тийм харанхуй бүрийнх юм шиг санагдахгүй өдрөний илүү гоё уурт. Тэгэхээр хийх юм ихтэй. Намар гоё биш үү? Намар уу? Намрын гоё. Тэгэхгүй намар надад л гоё санагдаж шүү. Би чинь ингээд 100 бол юм амар ирчвчтэй явсараа дуусчихдээ шүү дээ ингээл ориглол. Одоо ингээл гоё ингээл намар бол би ингээд жоохоо өөртөө ойрхон байдаг байхгүй. Уусаа нэг өнгө айсчсан нэг юу болчихдээ шүү дээ. Намрын өнгө чинь ингээл нэг юм намуухан болж ирээл аль болох ингээл өтөртэй болол тий. Хүн ингээ сэтгэлээр унахад хамгийн тааламжтай үед тэгээд би тийм үе дуртай даа. Тэгээд намар төрсөн дээр тэр сэрүүхэн төрсөн болохоор тэгээд бас яг тийм амар халуунд болж авах хэцүү шүү дээ. Халуунаас жоохон нозороод идэв. Надад бол Монголын халуун нэг шалахгүй. Би л 100 халдаггүй юм санагдаад. 100 бол нэг өдөр гарахыг нэг хүсдэг шүү дээ. Би ч 100 ч бас ер нь тэгэл нэг борлж морлдог юм да. Борлдгүй нь чамд муухай гэж үү? Үгүй борлчвал жоохон хэцүүсэн. Би нөө наран дарах жоохон дургу гэх юм. Уул нар хэрэгтэй л дээ. Аль болох нарнаас витамин аваад өөртөө хэрэгтэй зүйлсүүдээс авч явах хэрэгтэй. Наранд бол байх ёстой шүү. Тэгээ солиороод намар гоё юм аяга өтгөрлцсөн явж байгаа. Хүмүүний онцлогтой ер нь бол энэ бол яхаа. Одоо манай 2 дахь хэсэг болохоор ингээд юм халуухан хэсэг гэдэг нэртэй. Тэгээ яг халуухан гэдэг нь болохоор нэг тийм яг шууд утгаараа бол биш. Аль болох ингээд дараа дотн зүйлсүүдэл ярьдаг тийм хэсэг маань эхэлж байна. Билнэ. Окей. За 2 дахь хэсгийг эхлэхээс өмнө та бүхэн Pizza Hut-аас өөрийнхөө дуртай бүтээгдэхүүнийг захиалахаар бол одоо онлайнаар буюу www.pizza.hut гэмээр сайтаасаа захиалвал та бүхэнд арай илүү амар хялбар байх болно шүү гэдгийг бол хэлмээр байна. За энэ хүү 2 дахь хэсэг маань эхэлж байна. За эхний асуулт. Одоо яг ямар статустай байгаа вэ? Сингл үү эсвэл ямар нэгэн байдлаар хүнтэй харьцаж гин үү эсвэл хүнтэй үерхэж гин үү? Сингл үү? Яа санаа зовхгүй л. Жохон санаа алдаад байна үгүй юу?
Яа одоо тэгэл бас сингл болоод удчих гэж гэж байна. Битгүй одоо тэгээд Монголд ч гэхдээ үерхэх амар хэцүү юм шиг санагдаад тийм үү? Яаж байгаа? Тэгэхгүй нэг одоо яг хүмүүс яг хоорондоо яг яаж танилцах вэ? Би эсвэл дандаа нэг тийм гэр хавцаа наагаад тийм болохоор танилцах хүмүүс гарч ирдэг юм болов мэдгүй. Нэг тэгэж амар тэгээд бас би ерөөсөө хүн амтантай тэгэж мессежээр бичдэггүй. DM-ээр ч юм уу. Яг нэг миний DM-д нэг юм тофу гэсэн нэртэй нэг юм нохооны зурагтай хүн байдیں۔ Надад руу амар тийм флирт мессежүүд хөөх юмнууд бичээлээ. Гэхдээ тэгэл би бараг нохоотой л харьцаж байна гэсэн үг шүү. Юу гэж байгаа. Нохооны зурагтай тийм профайлтай хүн над руу бичээд байгаа юм чи яах юм. Би ард нь ямар хүн байгааг мэдэхгүй. Өөрөө бас эсвэл мейн аккаунтаараа бичээд дүүч юм болов. Ер нь бол тийм л ах л та. Тэгээ хоёлаа бас яг энэ талаар ярьчихсан нүг. Чамраа бас ингэ шууд ингэ дайрект шууд юм бичих гэхээр жоохон өөртөө юм боддог гэд. Тэгэхээр бас яг тийм чат ирвэл тэр нэг юм цаана хин нэгаа мэддэггүй ч юм уу те. Гэтэ угаасаа одоо ингээд би нэг амар сошиалар хүнтэй танилцах нэг тийм дуртай шээ. Ер нь ингээд ийм амьд биетээрээ ингээд ийштэйшээ ингээд явж байгаад гоё ингээд хүмүүстэй танилцвал гоё штэ. Амьд танилцаа ярилцаа. Тийм ярилцаад тэгээд анханасаа гоё вайба мэдрэлтэй тэгвэл гоё. Гэтэ яа байхгүй. Дэйтэнд явбоо юу? Сүүлд хизээ дэйтэнд яв. Сүүлд нэг солонгос авахаас өмнө нэг удаа дэйтэнд явсан. Тэгэл болоо. Тэгэл болоо. Ямар сони юм. Та нар одоо ямар хаашаа юм бэ? Зүгээр тэгж жаад угаасаа болох юм болгоор болд юм да. Одоо яг энэ жил магадгүй миний бас илүү нөгөө карьер дээр ажиллах хэрэгтэй жил гэж би бодож байгаа болохоор надад нэг тийм амар одоо сайд ч юм ахгүй би бас өөрөө ганцаараа байх амар туртай хүн. Тэгээ тэнгууд угаасаа ингээд хүнтэй үерчэнгүүд одоо би ингээд дурлж байгаа бол бүр амар ингээд дурлцдаг болохоор яг тэр хүнийхээ жоохон ая тухаар байхад байдаг хгүй юу. Тэгээд нөө хүнээ л ингээд сайхан гоё байлгах гэвэл би ч гэсэн өөрөө тийм гоё яагаад байгаа юм шиг. Гэтэ би тэрийг жоохон болно гэж бодоо. Яг зүгээр нөгөө нэг хитэх эрэгтэй хүнийг бас ингээд нэгт тавиад ахлаар жоохон сонь болчтой юм шиг үлээ. Тэгээд жоохон өөрийгөө нэгт бас тавьж авахгүй бол тий. Жоохон баланстай авахгүй бол болохгүй санагдсан. Тэгээд яг өмнө нь бол тийм хүзөөс тохиолдоход чи ингээ өөрийгөө хайчаад байсан гэсэн үг тодорхой хэмжээгээр. Ер нь бол би нөгөө жоохон people pleaser ахгүй юу? Жоохон багийнхаа трамс болоод нөгөө хүнд юм тухгүй мэдрэмж төрүүлэх амар дургу. Тэгээд тэнгүүдлээ одоо зүгээр л жижигхэн юм дээр гарч ирдэг байхгүй юу? Тэгээд тэнгүүд тэр чинь том юм дээр бас гарч ирээд байдаг юм бэлээ. Одоо шил чи пицца идмээр хаад би нагет идмээр хаад би шууд чамаа ингээ пицца иддэг гэдэг чинь мэдэнгүүтлээ. Халаа пицца идэ бидэ гэдэг ч юм уу тий. Тэнгүүд чинь тэр чинь бас дараа нь чамд ч гэсэн амар муу нүл үзүүлэх байхгүй яа. Тэгвэл чи ч гэсэн намайг ингээд happy байх гэдэг ангууд би ерөөсөө ингээд чамд дуртай юм хэлэхгүй ч юм эсвэл чиний л ингээд юуг ингээ явуулаад тахлаар дараа нь ингээд нэг юм санаа харилцаа үүсэх боломжтой. Тэгэд би ер нь тэрийг ингээд зогсоох гээд бас одоо сэтгэл зүйчдэр явж байгаа. Би нахсан сэтгэл зүйчдэр очино гэхдээ яг зөвхөн хайр талдаа биш би нөгөө нэг бас хүүдээ жоохон тийм трама эдрээ өгүүлэхгүй тулд одоо generational trauma өөрөөрөө ингэж зогсоохын тулд тэг ингээд тэхийн тулд би жоохон өөр дээрээ сэтгэл зүй дээрээ ажиллаж байгаа. Одоо нөгөө нэг Монголд одоо юу гэх юм эртээр үеэс одоо юм сэтгэл зүйчтэй ярилцсан гэдэг чинь бол ийм нийтлэг ойлголт байсан шүү дээ. Ингээд сэтгэл асуудалтай хүмүүс гэдэг юм уу сэтгэл санааны үед ийм дороотлолтой асуудалтай хүмүүс очиж ярилцдаг зүйл гэдэг нэг тийм ерөнхий нэг нийтлэг масс ойлголт байгаа шүү дээ. Тэн дээр чи яг ямар бодолтой байдаг вэ? Аль болох ингээд зөв талаас нь олголыг гэвэл. Яг одоо би яг нэг юунаас нь бодоод үзэнгүүт одоо Монголын номад малчин айлын талаар бодож үзэнгүүт бид хийж байгаа уг нь бол ингээд байгальд агаарт ингээд байнгын ингээд байгальтайгаа харьцаж тэгэж амьдарч байх ёстой. Ер нь тийм өгөгдөлтэй төрсэн хүмүүс байхад одоо ингээд нэг тийшээ харангуй шууд ингээд тэр талынхаа уулыг харж чадахгүй барилга ингээл хаачин тэгэл өдөр тутамдаа ингээд уц руу ширтэн уцны одоо энэ гэрэл жишээлбэл бид хэдий ингээд сэтгэл зүйд бас маш их нөлөөлж идэг. Тэгээд эрэнгүүд нөгөө орчин үеийн бүх технологиуд ерөөхдөө хүн болгоны ингээд сэтгэл зүйд маш их нөлөөлж идэг учраас одоо үеийн бид хэд илүү сэтгэл зүйчдэр хандах хэрэгтэй.
Тэгээд дээрэс нь өмнөх нөгөө нэг эцэг эхүүд маань бас нэлээд одоо нөгөө социализмын нийгэм гэх мэтээр нэлээд хэцүү өссөн. Тэгээд дээрэс нь тэр үед чинь ихэнх айлууд л одоо 7 8 хүүхэдтэй байдаг байлаа ш. Тэнгүүд хизээч нэг хүүхэд тэгж эцэг эхээсээ авах ёстой. Одоо тэр хайр халамжийг нэг хүүхэд авахын оронд ингээд 7 8 л ингээд хуваалцсан. Тийм болохоор одоо бид хэдий ээж аавууд өвөө эмээнэр бид хэдий өсөхдөө жоохон тийм өөр аргаар өсөгдөг. Гэхдээ тэрнээс нь авах гэх зүйлтэй одоо ингээд тэр өсгсөн аргуудын зарим зүйлс нь маш зөв. Зарим зүйлс нь гэхдээ одоо үеийн бид хэдийн энэ орчинд үсэж байгаа бид хэдэд юусоо болдог байхгүй. Тэгээд тэнгуү сэтгэл зөө ялцчихгүй ингээд хүмүүс ингээд яагаад байгаа мэдсүү. Тэгээд дээрэс нь яг хувьчлах юм бол эрэгтэй хүмүүс илүү одоо депрешнд ордог. Тийм болсон байлаа. Монголд тэгээд эрэгтэй хүмүүс илүү их одоо амиа юу гэдэг чинь гэх одоо өөрсдөө тохон тэгж өвдөгч юу яана. Өөрсдөндөө тийм муу зүйл хийж байгаа. Тэгээд эрэнгүүд тийм зүйлсээс өөртөө хамгаалж бас үр хөвгтдээ тийм муу зүйлс дамжуулахгүй тулд аль болох эрүүл мэндэ бодохгүй бол тэгжээж л би яг сэтгэл зүйчд хандж байгаа. Хэрэгтэй гэж боддөө би бас адилхан нөгөө нэг аль болох гэр бүлийнхэнтэйгээ одоо ярилцсан эсвэл найз нөхдөйгөө ярилцсан тий. Гэхдээ бас мэрэгжлийн хүнтэй яриад үзвэл тэр бас ингээд чиний яг юу нь болохгүй байгаа яг ямар зүйл дээр ингээд сэтгэл чин зовнилтай байгаа гэдэг ч юм уу. Чамаг ингээд гоё улам илүү ингээд өөрөө чи ингээд гоё гаргаж ирэн чамаа задлан тий. Тэр бол бас ер нь бол ямарваа нэгэн байдлаар ярилцчих хэрэгтэй. Тэг бас яг сэтгэл зүйн хувьд бас ингээд ямар нэгэн өөрийгөө асуудал гэж бодож байгаа эрүүлч гэсэн өөрийгөө эрүүл гэж бодож байгаа мөртлөө чи бас нэг очоод ярилцаад үзвэл бас хэрэгтэй зүйлсүүд гарч иж ойлгож авах юм билүү. Миний хувьд бол ерөөсөө тэгж цоо эрүүл хүн байхгүй. Ерөөсөө энэ одоо яг ингээд сэтгэл зүйчдэр яваад хэдий тэрийг ингээд авсан ч гэсэн яг ингээд цоо эрүүл болно гэж бол байхгүй. Тэгээ тэнгуүч ерөөсөө ингээд бүр эрүүл болох нь хаашаа зүгээр ингээд миний хувьд бас энэ амьдралд надад одоо болоод байгаа зүйлсүүдээс хамгийн их таалагдж байгаа зүйл нь яг нөгөө одоо сая яриад байгаа юм байна таахгүй өөрийгөө илүү олж мэдэх өөрийн чинь толгой тархин дотор юу болоод байна чи толгоогоор юу бодож байна чи хүмүүстэй харилцахдаа юу бодож харилцаж байна чамд юу нөлөөлж байна бага хач чинь юу болоод чамаг өнөөдөр ийм араншин гаргахад чинь одоо ингэж тэр чинь ингэж холбоотой байна гэдгийг ойлгоод мэдчихлээрээ илүү амар тайван амьдрах боломжтой тэнгууд нэг тийм одоо бид хэдийн магадгүй хөгшрөх тусмаа хайх ганц зүйл нь тайвшрал байх гэж би бодоод байгаа байхгүй хүн болгоно л мэдээж аз жаргалтай амьдрахыг хүснэ. Гэтэ аз жаргал чинь хизээч ингээд нэг үйлдэл дээр байхгүй нэг байхгүй болно. Нэг зовоо нэг жарган тэнгүүд нэг үйлдэл дээр байж болох нэг зүйл нь тайвшруулаад байгаа байхгүй. Тэгээд эрэнгүүтэл би яг хаа эртхэн шиг өөрийгөө засахгүй бол хойч үедээ бас жоохон хэцүү байлгач магадгүй гэж бодсон. Яг хүн өөрөө мэддэггүй байхгүй юу? Яг яаж харилцаж ярьж байгаа тэнгүүд бас тэг ингээд бүр судалсан хүний тархийг одоо ойлгодог тийм хүнээс юм сонсно гэдэг чинь эцэг эхтэйгээ ярихаас шал өөр зүйл. Мэргэжлийн гэдэг чинь угсаа өөр байгаа л да. Окей. За сүүлийн болцооны үед бол тийм юм байна. За тэгвэл Бадмагийн яг болцоондоо баримталдаг чухал зүйл нь юу вэ? Чиний өөрийн чинь баримталдаг чухал зүйл. Миний өөрийн үү? Нөгөө хүнээ би илүү л олж мэдэх хэрэгтэй санагддаг ихний дэднэр илүү их асуулт асууж илүү их сонсож. Яриулж ерөнхийдөө бол за нэг иймэрхүү төрлийн хүн юм байна да. Дахиад уулзчихаар л юм байна. Тэгээ сүүл солонгос явахаас өмнө уулзсан залуу бол тэгээ ахаагүй болохоор тийм бодохгүй да. Илүү нэг бид хоёр найзууд тахгүй юу? Тэгээд яг найзууд л ахаар л болцоод үтсэн чинь найзаараа л ахаар юм байна гэж юу? Тийм. За. Окей. Тэгвэл бас яг чамаг яг үнэхээр ингээд шууд turn off болгодог. Одоо тийм эрэгтэй хүний үйлдэл ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл өөрөөхөө байхгүй жоохон өөр хүн шиг байх гээд тахлаар. Яг одоо яагаад ч юм надад бүх юм ингээд илүү тод харагдаад байгаа маа гэж бодсон. Тэгээд надад ингээд шууд ингээд хүнийг харангууд яагаад ч юм ингээд энэ хүн ийм болохоор ингэж яагаад байгаа юм бэ? Эннээс болоод ингэж байгаа юм гэдэг нь жоохон ингээд тод харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ яг би жоохон сүнслэг орчинтай мэдгүй за. Яа энийг ярих байлаа. Тэгээ тэнгууд юу эрэгтэй хүн зүгээр ингээд намайг одоо жишээлбэл ингээд
гоё байх гад ч юм уу те. Эсвэл надад таалагдах гад ч юм уу өөр хүн шиг эсвэл ингээд байгаад тахлаар би тэр хүнийг өөрийг нь олж мэдэж чадахгүй байгаа байхгүй юу? Ингээд Уг хүн нөө. тийм жүжиглээд байгаа болохоор тэнгуү тэр нь надад тохон грин санагдаад байдаг. Тэгээд эсвэл ингээд дүнгэж нэг дэйтэнд тавчаад баг үргэсэн юм шиг. Шууд ингээд өмчрөхөөд ч юм уу шууд ингээд дараачих юм аа шууд ингээд Тийм юм зөндөө өгдөн шүү дээ шууд. Юу яа юу хийж юм чинь юу вэ гэртээ байдгүй юм байдгүй юм. Надаа хилдэггүй мүү гэдэг ч юм уу тий. Би энд ингээд явчихна юу ч надад биш тийм мэлэг шүү дээ гэл. Тэгээд ирүүлж байгаа хэцүүлтэй тэр ч одоо дүнгэж эхэлж яхад одоо. Эрэгтэй хүний зүгээс л хэцүүлтэй. Ер нь бол байж болохоор зүйлэхгүй яа. Тэгэл нөгөө нэг аль болох нөгөө хүндээ одоо жишээ чи надад амар таалагдаад байгаа байхгүй. Тэг би чамд бас ингээд аль болох ингээд гой сэтгэл төрүүлээд ингээд дараа нь ямар нэгэн байдлаар чинзон нэрээ ингэсэн шүү гэд нэг тийм хөөрхөн юм ингээд чам таалагдах юм үлдээчмээр байгаа. Чи яг жигнэсээр дөө. Үгүй. Саяных төлөвлөсөн. Тийм байдгийг. Тэ. Тийм юм шүү манайхаа. Тийм юм байдаг байхгүй одоо жишээ нь ингээд. Тэгэхгүй бол тэгээ шууд эхний болцоон дээр би өөрийгөө харуулж ингээл бас хамаагүй яачаар ингээд чамайг алдчихвал яах юм. Тэгэхээр эхлээд бас яг хөө ингээд би ийм үедээ бас ингээд юм байж чаддсан шүү. Би бас ингээд илүү тийм caring төрлийн хүн би ингээд анхаарал тавьна халамжлалтай тийм хүн шүү гэдгээс харуулад. Гэ хичээсэн чи өөдөөс чи жүжиглээд дээр гэл ингэж л басцсан те. Яа хичээл зүтгэл гэж яг өөр харагддсан юм аа. Яг жүжиглэхнээс өөр харагдаад байдаг байхгүй. Гэтэ яг ихний дэйтэн дээр тимтэй ч ялаа тэмгүүж ялаа зүгээр ингээд ерөөсөө ингээд тасалж зогсоолгүй ингээд хоорондоо ингээд хүмүүс ярилцаад байдаг шүү дээ. Тэгэд амар гоё ярилцаад тэгээд дээрэс нь гоё нээлтж жагаад тэгж дуусах юм бол Нэг дундуур нэгэд яриахан байхгүй ингээд нэг гэлөө. Тим үеч тэгтээ бас гардаа шүү. Ялангуяа ингээд нүү яриа нийлэхгүй үед бол тэгэл. Тэгэхээр чи яриа нийлэхгүй байхлаар цаан жоохон Тэгвэл тэр чи олж үчгсэн гэж бол авч үзэж болно. Эсвэл яг үнэндээ бод дээр байгаа нь таалагдахгүй л дээ яах вэ? Тэгэл тэр үедээ тэгэл танилцж үзэл. За чи ийм залуу байна. Би ийм сүг байна. Тэгэл. Окей. Гэхдээ би яг ингэж бодсон. Өмнө нь би энэ дээр амар сериусны хандаад иддэг юм лээ. Нүунийг хийтэх ингээд яг ингээд би бүр багасаа л ингэж исэн мөлий заяа ингээд яг одоо ингээд миний үерхэх хүн миний гэрлэх хүн гэд тэ одоо л ингээд үерхэл юм бол би тэр хүнтэйгээ гэрлэн гэж бодоод тэгээд тийм байгаад байхлаар бүр ингээд тийм болохоор магадгүй би ингээд хүнтэй нэг дээдлдэг юм болоо мэдгүй заяа. Гэтэ би сүүл нэг өглөөс ирчээд гэснээр би ингээд лээ үгүй мэ штэ одоо жишээлбэл би ингээд сингл хахта аль болох хүмүүстэй ингээд дээдлээд тэ аль болох бусад хүмүүсийг бас гоё ингээ enjoy хийгээд одоо тэр залуу жишээлбэл царайлаг залуу байл би ингээд гоё нэг дэйтнэр царайг нь харж баясаж сууя. Тэр залуу ингээд царай сайтай биш байсан гэсэн funny залуу байл тэр залуугийн жокенд нь гоё нэж сууя те. Ер нь бол би угаасаа ирээдүйд тэгэл хүнтэй гэрлэгч байна уу эсвэл ингээл нэг хүнтэй ингээд удаан хугацаагаар хамт байх нь угаасаа л байна. Тийм болохоор тэр үедээ хамгийн гол нь хүмүүс чинь ингээд нэгсэн нөө байхгүй юм амар хүсээд идэв штэ. Тэнгүүд сингл байхын гоё юмнуудаа дурсаж бодно штэ. Тэгээ тэнгүүд нөгөө нэг за одоо сингл байгаа юм чинь би заавал тэгээ сериусны одоо энэ хүнийг ингээд сонжоод ч юм уу те ийм байна тийм байна гэхгүйгээр зүгээр л гоё дэйтнүүдт явж үзмээр санагдсан. Нэг тийм амар өндөр хүлээлт тавихгүйгээр зургийг хүнтэй ингээд юм. Би тэгээд чамайг ягаад ингээд дэйтэндээ авахгүй ингээд та нарыг буруутгаад байгаа байхгүй. Та нарыг бор. Тэ. Би ч бас тэгтээ бас нэг тийм амар явдаг хүн биш л дээ. Гэтэ хүн үндэ байд юм шиг үлээ. Чи сүүл хизээд дэйт нь явсан. Амар удаж байна. Би бараг сандгүй байх жишээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр бас яг хамаагүй хүнтэй хамаагүй болцоо яваа гэх бас чадахгүй л юм л та. Яа. Мэдхгүй тэр яриа тэрийг тайлбарлаж мэдхгүй. Би бас саяхан нэг ярилцлагын юмд ороод тэгээд ингээ бас болцооны талаар ярьж байгаа байхгүй. Тэгээд миний бол юм бүр одоо хүмүүсийн ярьж байгаа юм сонсохны миний бол бүр юм шал мэддэггүй ертөнц байгаа байхгүй болцоо гэдэг зүйл бол.
Ингээ болцоондоо ийм байх хэвээр, ийм хувцас өмсөж явах хэвээр, болцоон төрүүлэх анхны сэтгэл гэдэг ийм чухал байдаг. Тэнгүүтлээ ингээл хийх үйлдэлүүд, нөгөө хүндээ тавих анхаарлууд гэл бүр ингээд яриулаад ингээ хүмүүсийн ярьж байгаа сонсоод байсан ч хүмүүс л амар ач холбогдолтой байт юм лээ бүр юм. Битгүй би уг нь бол анхны дэйтийг нөгөө нэг би бинийгээ таньж мэдэх гэж байгаа болохоор ерөөсөө тийм кино минунд явах ч юм уу эсвэл заавал нэг тийм дэнер менерт орхосоо илүү зүгээр ингээ гоё одоо миний бас зунд дуртай нэг шалгааны нахгүй юу гадуур гоё ингээл алхах ч юм уу тийм хамтдаа ингээл алхаал энэ тийм юм биш гингүүтлээ нэг юм гинтийн байдлаар энийг яах вэ гэл ингээл орох ч юм уу тийм тэгэл тэнгүүтлээ ингээл нэг тийм мэдгүй ийм surprising нэг тиймэрхүү юмнууд байвал амар гоё юм санагддаг. Эсвэл зүгээр ингээд юм яриа сууж явах тэр нэг хэсэг момент ингээл нэг гоё орчдөө шүү дээ яриандаа яг ингээл орой морой зүгээр л гоё хамтдаа ингээд сууж байхдаа ингээд нэг тийм сүртэй ийм байх ёстой гэсэн юм одоо тэр чин надад хит тийм тавилт санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд тиймгүүгээр зүгээр ингээ гоё чилрээд гоё хамтдаа дуртай юмнуудаа ярилцаад тий. Тэгээс бол гоё юм санагддаг. Мөрөөдлийн балцаа малцаа гэл тэгдэж шүү дээ. Чамд яг тийм байдаг. Битггүй байхгүй шүү дээ. Балцаа амар сайн бит өөрөө явж байгаа тийм инги. Битггүй. Өөрсд ер нь тухтай л байх л та. Тухтай бол гоё. Тийм. Яг гэхдээ тэр мөрөөдлийн болцоог маань нөгөө хүн маань гаргаж өгөл гоё шүү дээ. Тэгвэл тэр нь баг миний мөрөөдлийн болцоо болчих юм болов уу? За чи тэгвэл за хайр дурлал гэдэг зүйлийг зүгээр яг хүн болгоо ойлгохоор нэг юм инженеэр л тодорхойлъё гэвэл юу гэж хэлэх вэ? Хайр бол тэр юм аа. Хайр бол ийм юм аа. Хайр бол гормон юм аа. За шалтгаан. Ерөнхийдөө нөгөө хайрыг мэдрүүлж байгаа зүйл чинь яг нөгөө нэг хүнийг тэгэж гоё сандрахдаг. Яг би гормоныхоо нэрийг мартчихжээ. Гэхдээ ерөнхийдөө тийм гормон байдаг. Тэгээд тэрийг ингээд мэдээж нөгөө нэг эхний хэсгээ одоо ингээд үерхлийн эхний хэдэн сар нөгөө honeymoon phase гэдэг чинь амар тийм гоё гал цогтой тийм байдаг. Тэр үед нь угаасаа нөгөө хүнд эхэлж хайрлж дурлж эхэлж байгаа болохоор тэр гормон маш их ялгараад тэгээ тийм байдаг гинэ. Тэгээд тэнгуүлээ тэрнээс хойш ч ингээл илүү нөгөө бие биенийхээ үнэн төрхийг харж эхлээл мэдээж илүү бие биенээ таньж эхлээл илүү нөгөө нэг юу гарч эхэлдэг штэ. Хэрүүл маргаан гарч эхлээл. Тэгээд тэрэнгүүт тэр үед хамтдаа байхын тулд хайраасаа илүү сонголт байдаг. Би чамааг өнөөдөр сонглоо. Би чамааг маргааш сонгоно. Би чамааг нөгөөдөр ч гэсэн сонгоно гэд. Тэгээд тэнгүүд яг хайртлах, дурлах гоё л доо. Гэхдээ сонголт нь тэрнээсээ илүү надаа юм вау гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ одоо үед ялангуяа юм сошиал медиа юм болцоо гэд яг тийм сонголттой байх нь жоохон хэцүү. Ягаад гэвэл эргэн тойронд л энэ тэнд л зүгээр л хуцаа хараад шал өөр хүн харагдан тэнгүүд нөгөө хажуудлын байгаа хүнээсээ илүү зүйлсүүдийг нөгөө өөр хүнээс хайх ч юм уу тэгэл харьцуулж бодох ч юм уу тиймэрхүү юм их гардаг болохоор сонголтоо байнга ингэж хийх нь амар хэцүү юм шиг санагдаад бид юм шиг үлээ. Тэгээд яг хайр бол гормон. Надад бол тийм л хариулт байна. Гайхалтай. Хүм төсөг штэ. Гайхалтай хэлбэрлээ. За, хосын харилцаан дээр одоо нөгөө хүн чинь мэдэх хэвээр чиний хамгийн гоё тийм давуу тал, авууштай зан. Игогоо даарч сурах юм болов. Тэрийг одоо зан гэх үү гэхдээ тэр одоо юу вэ? Агуу чиний хувьд чиний өөрийн чинь яг хосын харилцаан дээр хамгийн гоё зүйлтэй. Халамж юм болов. Халамж. Би бол бүр амар халамжтай. Би бол зүгээр л дуртай хоол нь тэр юм гэх юм уу шууд тэр орой нэг surprise барайл хоолыг нь хийж өгөх ч юм уу. Эсвэл ингээ ажилдаа гарахаас өмнө гоё ингээ товцыг нь эндүүдж өгөх ч юм уу. Эсвэл би яг нөгөө хүнээ ингээ амар гоё surprise хийж баярлуулах дуртай. Яг бол би өөрөө тийм дуртай болохоор ч юм уу. Нөгөө хүн чинь ингээ амар гоё хас чавалтай болчул чи тэндээс нь өөртөө ингээ. Тийм. Нөө нэл гоё халамжлах. Ер нь хүнийг халамжлах амар гоё юм аа. А тэгвэл эсрэгээрээ юу ч хамаагүй нөгөө хүний чинь юу нэ? Ямар зүйл? Чамайг ингэж гоё тухтай болгодог уу? Халамж юм уу? Бас халамж.
Яг би нөгөөний хүнээс Чи юу өгөн тэрийг ингээ бас зөрүүлж хардаг хүн үү эсвэл үгүй юу? тэрийг сайн мэдэхгүй байна. Яг би зүгээр амар яг үндэ нэг тэгэж ингээсээ тэгээсээ гэж хүсээд тэгтээ тэдэр нэг шалахгүй юмнууд байдаг болохоор л би гомдчихдээ юм шиг л шүү дээ. Энгийн зүйлс дээр Тийм маш энгийн нүуник small things matter гэж жижигхэн зүйлүүд надад амар чухал санагддаг. тэгээ яг тийм зүйл тохиолдохоор тэрийгээ одоо ярилцъя гэхээр бас жоохон юу санагддаг уу? Яг би бол хосын харилцаанд ярилцах амар чухал гэж боддог. Тийм ярилцаад гэхдээ би ингээд амар юм итгэл hope тавьдаг байхгүй юу. Тэгээд ингээд за болох байлгуудаа бүтэхгүй л гэдэг. Тэгээд тэнгууд ингээд сүүл рүүгээ яриад ч болохгүй яхаач мэдгүй тийм юм зүйлд ингээд тулгарч хараа за ингээд юу л болохгүй байгаа юм да гэд. Ярилцах бас чухал зүйл л дээ тий. Би бол тэгтээ чамаас тэгж амар ярьдаг хүн гэж бол боддгүй бас ярьдаг юм шиг. Окей. Чи нөө ярьдаг хүн гэж боддог байсан юм. Хөө. Яг чи наана ингээд амар юм яриул ярьцгаар тийм нээлттэй юм шиг харагддаг мөртлөө яг юм харилцаан дээр болонгууд ингээд жоохон дотгошоогоо ч юм уу ингээд тийм юм байх гэж бодсон юм. Яг би бол татгшаага байвал байцтай. Гэхдээ яг юм ярилцах мэдгүй би гэхдээ сүүлийн үед гэж яг ингээд томрох тусмал илүү ярилцсан чухал гэдгийг ойлгоод байгаа шүү дээ. Ер нь бол. Тэг мэдээж одоо ингээд үргэлж дээр ерөөсөө юм төгсгүн гэж байхгүй болохоор алдаануудаас хүн болгон суралцах амар чухал. Ярилцах бол хамгийн чухал зүйл шүү. Би бол одоо бүх дугаарууд дээр л хэлж байна. Ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан тийм хөө зүйлс ч юм уу эсвэл аль ч нөхцөл дээр ярилцаад хоорондоо гоё зөв ойлголцож асуудлын аль нэг талд нь гарах хэрэгтэй байхгүй юу? Иргэж вэ биш ээ, иргэн чашийн. Бүтгэвч вэ, бүтэхгүй ч вэ аль талтай гарах нь ярилцаж чижээж хоёлаа яг үр дүнд хүрэхлээр за окей. Жүжигчин нэршлэр төгссөн хүний хувьд ер нь цаашдаа кинонд тоглох сонирхолтой тийм хүний хувьд. Монголоос яг ямар жүжигчинтэй хамт дөө бүтээхийг хүсэж байна? Яг партнер болоод. Яста бодцаагүй юм биш үнийг. Магадгүй Ундрмаа ихч эсвэл нөгөө нэг Хувслын урнаа ихч ч юм уу. Тэр хоёр айгүй хөөрхөн мундаг санагддаг надад. Эмхтэйчдээс. Ноёрч мал шал хоёр өөр юм шүү дээ. Нэг нь болохоор арай юм нөгөө нэг. Харин тэнгууд Ундрмаа ихч тэр би хайрын кино хамтдаа нэг тийм хөөрхөн. Тэгээд урнаа ихч тэр болохоор жоохон акшн кино ч юм уу. Тэгвэл амар хөөрхөн. Окей. Тэг мэдээч Монголын бас гаралтай хоёр жүжигчин байна. За хайрын кино гэхээр одоо эрэгтэй жүжигчин гэвэл орж ирж чинь хүн. Тэгээ ямар хайрын кинод авах гэдэг юм бэ? Тэр ч одоо романс үсгийн тулд эрэгтэй байх хэрэгтэй гэхээр. Тэгэхгүй одоо тэгэл зохиолч маань, директор маань, продюсер маань шийдэх. Би жүжигчин хийж байсан хамаагүй хамтаа болчих юм. Яа. Окей. За чамд сайн одоо ингээд хань болохын тулд чамд сайн ингээд тань түшигтэй хүн байхын тулд одоо чиний юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ? Ганцаараа байх дуртай юм. Хаа ингээд надад ганцаараа байх цаг хугацаагүй хэрэгтэй. Тэгэхгүй л хитрхи ингээд байнга яагаад гэвэл яах вэ? Тэгвэл тэгэл ярилцсан шүү дээ. Хөөе намайг сонсоорой гэж. Хөөе зааж байгаарай. Би жоохон ингээд өнөөдөр жоохон ганцаараа байж идэх үү? Гэхдээ ингээд чамд дургуудаа биш ахгүй юу? Зүгээр ингээд ганцаараа байвал надад ингээд тиймэрхүү юмнуудыг олж мэдэх хэрэгтэй байгаа болохоор гэхэлтэндээ. Тэгээд тийм үе шат ер нь хэр одоо юутай сэтгэлтэй тохиолдох уу? Янз зүг. Сайн мэдгүй байна. Би яг олон удаа үргэлж үзэг болохоор харин одоо яг чиний асуултуудыг ингээд ботонгуудыг ингээд хоёрхан хүн гарч ирээд байгаа болохоор одоо ингээд аюу сонирн байгаа даахгүй юу? Одоо ихтэй чи яг тэр ганцаараа баймаар байгаа үе бол өөрөө хэлчихнэ үстэй. Эсвэл яг хэлэхгүй байж байгаа за нөө ганцаараа байх дуртай үе нэрчтэй гэд бодсон чинь яг үндэ гомдоод ганцаараа байхтэйсэн байл яах юм те. Тэгвэл тэгэл гомсноо бас хэлнэ шүү дээ. Хөөе гэж би чам гомдчихлаа. Тэгэл одоо бол мэдгүй. Тэгэл томрох тусам ер нь тэгэл яах гэж нэх одоо ингээл нөгөө хүн мэдгүй байхад ингээл аашлаад ч яах юм те нөгөө хүндээ ойлгох мэдүүлэх
мэдүүлж ижил асуудлаа хурдан шийдэн тэгэл нөгөө хүн тэгээд ойлгохгүй бол би тэгэл тэний хүнтэй хамтаа юм байна даа гэж ойлгоол тэгэл. Ер нь ингээд талын хичээл зүтгэл амар чухал шүү дээ. Тэгээд тэнгууд би ингээ хичээсээр хаад нөгөө хүн байхгүй болчих юм бол тэгэл ямар ч үерхэл хайр дурлал ямар ч ажил бүх юм л нурна шүү дээ. Тийм ганцаар байх шаардлагатай байд шүү. Бас тэнгууд бас одоо нөгөө хүний онцлог гэж байл та зарим нь ойлгохгүй шүү дээ ингээд юу ганцаар байх ингээд би чам тэртэй чи надад хайртай тэгэхээр чин би ямар ч чамтай ярилцаа чамтай хамт ингээд бүхнийг даван толгох хэрэгтэй юм байна гэл. Тийм харин тийм тэгвэл үгүй хойлоо ингээд наадахчнаа газар хамт туулна тийм байхгүй. Тэ гү би хайчирч заавал чи яар би сонсно гээл. Тэ заавал нөгөө хүнээсээ ингээд нөгөө нэг аль болох уул нь бол цаа дутгасаа ингээд тайшруулаад тайтгаруулах гал. Байгаа юм л да. Гэтэ яах тэгээд хүний мэдрэмж юм да. Мэдрэмжтэй юм бол тэгээд тэрийг ингээд хандлыг л явна да. Цаан болохоор чиний юу гэж ойлгол. Би бас ингээд заримдаа тэр үнтэй ингээд нэг юм холбоогүй аль болох ингээд нэг юм тусдаа цагийг өнгөрөөж авахыг хүсдэг. Хитрхи ингээд байн хамт байгаа дахаар үгүй яг мэдээж гоё л байдаг л та. Гэхдээ бас нэг өөрийн гэсэн нэг юм цагаа аль болох гаргахыг л хүсдэг юм да. Эсвэл би заримдаа бас жоохон миний мэдэх ёстой зүйл гэвэл би заримдаа бас жоохон харчих гад байдаг тийм юм байна. Харчих гад байдаг аа. Жоохон хардвал гоё л байдаг шүү дээ. Яг гоё хэмжээгээр харддаг. Тийм. Жоохон тийм. Юурээс хардахгүй бол бас сонин шүү дээ. Энэ одоо яг яач таа. Харуул өвчнөлтөө харуул хэрэггүй зүйлдээ харуул юм өөртөө жоохон ихтгэлгүй л хүний нэг тийм үйлдэлхгүй юу. Тэгтээ яг би бас ингээд жоохон тийм юм байт юм аа. Нөө хүн тэтэрхий амир гүнзгий дурлалдаг л гайл да. Үгүй ээ. Гэхдээ би бол харыг яг ингээд гоё хэмжээндээ байвал би тэрийг бол өвчин гэж бодохгүй байна. Хасан харилцаанд нэг тийм харчин заавал ингээл нэг эрэгтэй хүнтэй харцсан юм байх албагүй шүү дээ. Ингээд тийм нэг хөөхөн харталтууд идэв шүү дээ. Тиймэрхүү юмнууд бас тийм бүр юм аа сайко хэмжээнд бол биш үү бүр мэдрэл муутай тий. Бүр алхан бүрийг ажиглцсан тий. Одоо тийм амар токсик аппликейшн байлаа шүү дээ. Одоо зэнлий гэдэг тэр мөр одоо яа амар би ч тухай тэр үед бас нэг хүмүүнтэй харьцдаг байсан. Өөрийн мэдлүү хаяа ингээд харж мардаг тийм байсан шүү. Тэг хүн таганжин мөгдөж амт мөрдөгч юм ааш. Үргэснээ мөрдөө яваад байдаг тийм юм хэцүү байгаад байвал хэцүү шүү дээ. За окей тэгвэл чи яг юм нэг хувь тавилан одоо Destiny гэдэг зүйлд ер нь итгэдэг үү? итгэдэг. Тийм зүйл бол байгаа ямар нэгэн байдлаар явж хат ингээд ирэндээ гэд итгээд байж хаа одоо ер нь. Одоо би ингээд сажлаа явж идэл болно даа гэдэг шиг тэгээд. Үгүй л дээ зүгээр яхаа. Гэтэ зөв хувь тавиланд бол хувь тавилан бол байгаа одоо ингээд миний одоо уулзсан учирсан хүмүүс одоо учиртай гэж бол би боддог. Тэгээд яг хувь тавилан байлаа гэд хүн юусаа ингээд хичээл зүтгэлгүй болохгүй. Тэгээд угаасаа би нөгөө нэг жоохон астрологч юм уу эсвэл нөгөө natal chart гэдэг гээд нэг тийм сүнслэг ертөнц рүү нэлээд орсон, энерги рүү нэлээд орсон тийм болохоор яг бүх зүйлсийг өөрөө ингээд нүдэрээ харсан болохоор ингээд итгэхгүй байж чадахгүй байгаа байхгүй. Тийм шүү. Ер нь бол даадаг хүмүүс мэдэх бахтай glow up гэдэг одоо бадмагийн чанал гоо тэр бол тэгэл таад яг сайн ухах юм бол бас зөндөө зүйлс байгаа шүү дээ. Тэгэл өөрийгөө хайрлах, майрлах нэтэр эмэрээ гэл. Ер нь бол октод орчод бол гимгүү те. Аим шүү дээ glow up. Би бол байдаг. Чин цаа байж идэм бэ. Би байд юм аа, би байд тий. Окей. За. Марч одоо 23,000 гишүүнтэй. Тийм шүү дээ. Амар алуулаа маллаа тэгэл. Тэ бас идэвхтэй байдаг те. Ойр орох ер нь бол нийтлэл юмнуудаа бол бичээд явдаг. Аюу сонирхолтой байдаг шүү. За. Окей. Тэгээд өөрийнхөө хэмжээнд аюу нээлттэй бас бодож санддаг зүйлсүүдээсээ хуваалцсан бадмаада маш их баярлалаа. Тэгээд урилгын маань хүлээн авч ирсэнд бас талархлаа. Тэгээс ярилцгийг хүсэж исэн зочинтойгоо бас ярилцж чадлаа. Бас энэ үнний араас бас манай баг нэлээд удаа хөцөлтөө гэдэг шиг. Тэгээд бас хүндлээд бас өөрийнхөө цаг цагаар зориулаад ирсэн чамд бас маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг болохоор тэгээд мэдээж бас гарын бэлгтэй. За энэ болохоор манай пицца хатын нэрмжид болохоор мерч бүтээгдэхүүнүүд бол байгаа. Мөн бас энэ
Хөөх юу вэ? Юу вэ нэ? Ваучрууд шүү. Тий, ваучрууд бол байгаа. Тэгээ эдрээс бас пицца хатын салбуудаас өссөн бүтээгдэхүүнээ одоо нагд магадтай ч юм уу тий. Баахан нагад. Харин тэдний бүцэслэг хэлээ. За. За, Ярилцсан бас баярлалаа. дахин хэлье. Баярлалаа. Тэгээд түрүүн бас хэлсэн одоо тэр өөрийн гэсэн бизнестэй болъё гэдээ ярьжсэн. Тэгээд тэр бүх ажил үйлсэн цаашдаа бас энэ ондоо за эсвэл ингээд ирээдүйд ч юм уу тий. Бодсон тэр ажил үйлсүүд нь бүгдээрээ бүтэмжтэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд гэр бүл одоо хүүхдэндээ юунид бас ингээд бүх зүйлсд нь ингээд даасч байгаа сайн сайхан бүхнийг үсэе. Тэгээд ярилцсанд баярлалаа. Баярлалаа. За ихүү Pizza Hut season 3-ын бас нэгэн гайхалтай шинэхэн дугаар энэ үрээ дуусч байна. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Бичлэгийнхаа доор бүгдээрээ ямар зочоор бол манаас бичээрэй би бас аль чадгаараа тэр хүмүүстэй холбоо ярих гэж үзье бас. Үнэхээр аваад ирд юм байна. Би бичвэл аваад ирд юм Араас байна. нилээ явлаа гэсэн шиг. Тийм юм байд юм байна шүү. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд өдрийг бүгдээрээ сайхан өнгөрүүлээрэй. Pizza Hut баярлалаа. I don't